Сайн байцгаана үзэгчдээ Late Night нэвтрүүлэгт тавтаа морил. За та бид өнөөдөр цар тахлын хүнд нөхцөл байдалтай он жилийг үдээд дөнгөж дуусаад шинэхэн онтой зоолгоод хэдхэн онж байна. Тэгэхээр ер нь дэлхийд дахина өнгөрсөн жилээс эхлээд хүнд байдал цаг үе үүссэн. Энэ маань монголчууд бидний хувьд бол өнгөрсөн 100-ны хувьд харьцангуй хөнгөн өнгөрснийг одоо яг энэ хөл хорионд орж байгаа хэд хоногийн турш бид мэдэрч байна. За хүмүүс бол 5-аас дээшээ хүн цуглаж болохгүй. За хоорондын зайгаа чадлан сахих ёстой гэсэн шаардлагуудыг тавьж байгаа. Тэр шаардлагад нийц хүч хэмжээний бас олон арга хэмжээнүүд болж байгаа гэдгийг бүгдээрээ зурагтаар бас үзэж байгаа бах тий. Зарим нэг хүмүүсийг 5-аас дээш хүн цуглаа гэдгээр нь цагдаж шүүж хорж нэлээ хянж байгаа боловч зарим нэг хүмүүс бол тэрхүү шаардлагат нийцэхгүй байгаа ч гэсэн алга ташин бид нар хүлээж авсаар байгаа. За гэхдээ Late Night нэвтрүүлэг олон хүн цуглуулахгүйгээр нэвтрүүлгээ та бүхэнд энэ цар тахлын үед өргөжлүүлэн хүрэхээр шийдээд хамгийн анхны онлайн дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. Та бүхэн тухлан суун уу? Өнөөдөр бид маш сонирхолтой хоёр зочныг тантай хамт уулзуулж заавал таны хараагүй өнцгүүдийг ус нээхийг хичээх болно. Ингээд Late Night нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар хамгийн анхны онлайн дугаарын эхний зочин Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод амьдардаг Чингис Гантуя гэдэг Facebook нэрээр нь бидэнд аль хэдийнэ танилцуулсан Чингисийг хүлээн авцгаая. Сайн байцгаана уу? Чикаго одоо 2021 оноос минь дүргийа. За, шинэ оноо сайхан хөгт үү? Сайхан хөгтлээ. Энд бас цастай, бороотой, гядалтсан мөстэй бас сонирхолтой Чикаго ятда Чикагогийн шинжил гарлаа. Танай хот ч нэлээ сэрүүн шүү те. Манайх ч сэрүүн Улаанбаатартай нэлээ төстэй. Халан ус зундаа. Салхит хот гэдэг хочтой. Салхит нэг нөгөө бид нэг ажиллаар очиж исэн тэр үед бас бүгдээрээ бичилж уулзаж танилцж исэн те. Тэр үед бол үнэхээр даарсан танай хотод. Чи эдэн сар байла 10 сар байла 11 сар. Тэр чинь 4 сар. 4 сар. Үтэн Чикаго ч нэлээ үтэн. Хамгийн ихний асуулт дижитал археологч гэж та өөрийгөө бичсэн байсан. Тэгэхээр яг юу хийдэг хүн гэсэн үг вэ? Наа чин одоо яг археолог гэдэг юм чин яг ухаад байдаг яг хэзээ хүртлээ ухаж байгаад археологоо хулгай юу гэдэг салхаа байж хугацааны явд айгу төвөгтэй мэрэгжил шүү дээ. Одоо нэг 100 жилийн өмнөх юмыг 50 жилийн өмнөх юм гаргаад ирэх юм бол наач манай аав юм гिचнтэй 100 мянган жил болчих юм бол археолог яг хугацаанд хаагаараа тастаад байна мэдэгддгүү. Тэрнтэй ажиллах одоо бүх юм дижитал ертөнц рүү орж ирж байна. Дижитал ертөнцид их олон архивууд датанууд бэлэн болсон байна. Энийг бас ингэж ухаж бас архивын хэмжээнд бас олборлож ийм бас сонирхолтой юмнууд гаргаж болох юм байна гэдэг өнцгөр иймэр бичсэн байсан. Олоод уншсан биш жижигхэн бичсэн байгаа юм. Яг өөрийгөө тэгж тодорхойлсон нэг сонирхолтой санагдчихлаа. Тэгэхээр орчин цагт бол мэдээж бас шинээр үүсэж байгаа нэршил болж хөрж байгаа хэл та тийм бах. Одоо яг гахал бах. Физикч мэрэгчлэлтэй гэсэн. Яагаад ер нь энэ мэрэгчлээс хазаах болсон бэ? Одоо ер нь энэ таны мэрэгжил танд ямар үед хэрэг болдгоо? Физик мэрэгжил одоо яг юунд хэрэг болж байгаа гэж юу? Яг тэгээд одоо жишээ нь яг амьдрал дээр нөгөө сурсан юм аяг хэрэгжүүлээ гэрийн нөхцөл жишээ нь яг физикийн мэдлэгийг хэрэглээ тэрнийхээ давуу талыг өгсөн гэж байхгүй л дээ. Гэхдээ ер нь бол ерөнхийдөө нөгөө суур физик олон тоо томьёон дундуур явсан тэр нэг арга барил эднэр нь бол нөлөөлдөг баха. Яг бол практикаар физикч хүн гэдэг нэг онцгойрхон байхгүй л үү. Таны тэгвэл яг энэ хамгийн анхлан суралцж ирсэн одоо сонгосон мэрэгчлээс хазаах болсон шалтгаан юу байсан бол? Хазаагаагүй гэж бодож байгаа. Хазаагаагүй гэж бодож байгаа. Чи яг ингэж болох юм даа. Яг физик гэхгүйгээр зөв шинжлэх ухаан гэх юм бол хазаагаагүй гэж хэлэх болох юм байна. Одоо бол таныг Egulen Systems компани shareholder бас тэнд бол илүү чухал үр гүйцэтгээд одоо гол ажиллаа хийгээд явдаг гэж ойлгосон. Тийм. Танай байгууллагын танилцуулга сүүл гарсан мэдээнүүдийг үзчихсэн нэлээд том амбицтай бас ажиллаж байгаа юм байлээ л дээ. Тийм. Та яг одоо байгууллага дотроо юуг хариуцаж ажилладаг вэ? За би бол одоогоор бол яг Chief Communication Officer гэдэг олон нийтэд харьцах дээр нь явж байгаа. Тэгээд ер нь бол манай компани бол одоо энэ нэг жилийнхээ ойг одоо яг байгуулагдаад яг өгтөж байна. Яг нэг жилийн ойг болж байгаа юм. Нэг он жинтэй аль яг нэг сарын 2-нд хийжсэн баг. Тэгээ яг дахиад одоо салбарлаа цаашаа бүтцээ өргөжүүлээд явах боломж байна гэдгийг харсан учраас цаашаа өргөжин гэж дахиад одоогоор бол
Эндээ бол нэг 5 Монгол ажилтнтай, Монголд бол нэг 4 Монгол ажилтнтай явж байгаа шиг байна. Явандаа л өргөжөөд бас монголчуудаа бас ажилуулаад ажлын байраар хангаж хаашаа. Эдгээр зах зээл дээр бас явнаа л гэсэн амбиц байгаа. Ааха. Амжилт хүсье. Их чухал одоо нээлттэй их том зах зээл рүү орж байгаа юм байлээ. Тэгээд Монгол залуучууд нэгдээд сайн ажиллаж чадвал та бүхнийг л хүссэн зүйлдээ хүрнэ гэдэгт бол эргэлзэхгүй байна. Баярлаа. Сошиал орчин дээр одоо Facebook дээр бол ялангуяа таныг шинжлэх ухаанч талын мэдээлэл түгээдэг те. Одоо илүү юм ингэж суйрлуу нь ухаж одоо хүмүүст илүү сайхан ойлголтыг тэлж өгдөг гэдэг тийм одоо аль хэдийн танигдсан дүр байдаг л да тань. Тэгэхээр шинжлэх ухаанч мэдээллүүд оруулах те зүгээр шар мэдээ оруулах хоёрын аль нь ер нь их хандлт авч байна? Гэхдээ яг хандлтаар тоолох юм бол мэдээ шар мэдээ нь илүү одоо явдаг байх л да. Гэхдээ яг нэг мүнжигтэй гэх юм уу те араа нэг тийм үзүүлэлт Facebook дээр байдаг бол те араа нэг жин даасан гэх юм уу те. Тэр нь бол мэдээж яг танин мэдгүйтэй холбоотой. Яалч хүн чи өөрөө танин мэдгүй одоо өгдөлтэй шүү дээ. Төрхөөсөө тийм ээ ямиг таньж мэдээ суурь энэ тэнд юм очиж сонсъё мэдээ гэсэн. Тэгэхээр тэр талынх нь хэрэгцээнд нь таарсан мэдээллүүдийг нь айтаахан ингээд тааруулаад өгчөөр яг тэр нь бол жин даана. Даадаг гэж бодсон. Харин тэгэхээр өөрөнд яг сүүлийн үед манай одоо хэрэглэгчд маань өөрсдөө ард иргэд маань залуучууд маань их одоо хэрэгцээтэй мэдээлэл рүү анхаарал хандуулах нь өсөд байгаа юм болов уу гэж найдаж хардаг л да. Өмнө нь зүгээр л шар мэдээ хамгийн их хандлттай байдаг. Аливаа хүнд хэрэгтэй энэ л одоо энийг та уншчул хэрэгтэй шүү гэсэн мэдээллүүд бол нэлээ муу хандлт авдаг тиймэрхүү үзэгдэл байгаад идэг байсан. Одоо жоохон өсөд байгаа гэж санагдаад байгаа. Танд ер нь хэр мэдэгдэж байна тэр нь? Тийм баха одоо тэгээд залуучууд одоо нөгөө интернетийн хүртээд гэдэг юм чиг олон хүнд хүрсэн болохоор их олон хүмүүс орж ирж мэдээ уншдаг, мэдээ тавьдаг тийм ээ. Сошиал нэтворк нэлээд явчихсан, хөгжсөн байна л да. Яг нөгөө интернетийн чанар мангар гэдгээ яг харах юм бол дээр үед бол бас нэлээд монголчууд одоо нэлээд контентууд нэлээд чанартай байсан гэж боддгийг нөгөө Facebook гэдэг гарч ирэхээс өмнө одоо бол яг контентын чанар бол жоохон тэрнтэй харьцуулахад бол тооны хувьд бол ихсэн болохоос чанарын хувьд бол унтсан байгаа гэж бодож шин. Та одоо зөвхөн Facebook дээр пост бичгээс гадна видео контентууд хийдэг те. 100% сонирхол уу? Сонирхол хобби яг бас curiosity гэдэг нэг юм байж дээ. Хүний ингээд яг хөтлөө яваад байдаг. Энийг цаана юу вэ гэж мэдэх гээд байдаг. Тэрэндээ л байдаг одоо. Тэгээ ингээд цаашаа юм ухаар ингээд нэг гарч ирээд байдаг. Тэгжэл нэг аюу гоо юм олонгууд өө энийг чи бичигээл. Тэгээ бичгээр хаатай л да бас хобби мөн л доо. Тэ. Бас хүнтэй ярилцдаг нэвтрүүлэг хийжсэн тэ хийдэг одоо ч хийгээд явж байгаа. Хүнтэй ярилцсан дугаар 1-2 байгаа. Тий нөгөө юунуудыг ярьж индиантай ярьсан нэвтрүүлэг нөгөө homeless man эднийг ярьж байна. Тийм бид нар чи явж байгаа. Би өгөө нэвтрүүлэг 3 сезон яваад одоо бас бусад ажлууд гээд төр зогсчод байгаа. Эндээс бас контентууд хийж бас их дуртай. Манай хамт олон бас байгаа. Та тэгэхээр ганцаараа юм ярьж ингэж нөгөө видео хийх нь илүү сонирхолтой байдгүй эсвэл одоо хүнтэй ярилцах нь илүү сонирхолтой байх уу? Уулын ярилцсан сонирхолтой. Гэхдээ энд чинь бас нөгөө яг ярилцах хүний тоомоо гэдэг ингээд бас нэг Америкт байгаа хүн, Монголд байгаа хүн хоёр нөгөө ярих хүнийх нь олд зэдэр нь бас арай бага байна гэх юм уу те. Уулын ярилцсан гоё диалог нь те. Монологоос диалог нь илүү хамттай байдаг байлаа. Тэгэхээр диалог дээр илүү сайн гэж боддог өөрийгөө. Одоо тэрийг мэдэхгүй байна шүү дээ. Үдчихэд яг ганцаараа ярихаас илүү тэ тэгж бодож байна. За, Америк нэгдсэн улс бол одоо энэ цар тахлын үед бол хамгийн хүнд цогцолтыг авж байгаа улс болоод байна. Одоо нас баралтын тоогоор дэлхийг тэргүүлж байна тэ. Тэгэхээр голомтонд байгаа хүний хувьд ер нь амьдралын хэм маяг одоо хэр байна? Энд бол монголчууд бид нар аль хэдийнэ нэлээд сандрах маягтай болцсон тэ одоо эвгүй байна л да. Наадэр чи яг нэр яг зөв асуулт гэж бодож байна. Одоо бол яг 21 он гарахад яг 21 сая хүн одоо яг чибет дээр ярьж байгаа үед өнөөдөр албар авч байгаа. Бараг сүүлийн тоо харахад 21 сая нэлээд ойрт зарж ирсэн. Тэгэхээр 21 он луу 21 сая хүний алдартай орж байна гэж товчхоор хэлж болчихж байгаа Америкт бол. Тэгээ эн чинь болохоор нодлон жилийн 3 сараас 4 сараас нөгөө локдаун болоо бүжгэж эхлэх үеэс хойш Америк хүмүүсийн менталити ерөнхийдөө оюун санаа бол иржгээрэл яг вирусын дунд явж байгаа л та. Яг гаруул бүгд масктай. Ерөөсөө вирусын дунд явж байгаа. Гэхдээ эхний ээлжинд бол яалч бүгдээрээ замбрааг бүх юмудаа хаагаад ингээд сандарсан үеийг гарсан Монголтой төстэй. Тэгээ яг ерөнхийдөө хүмүүс бол бас гайгүй байна ингээд өөр өөрсдөө дагаа явчих болох юм байна гэж бүжинхаа байцгаар одоо бол амьдрал бол яг энгийн гарахад бүхэн масктай болохоос дэлгүүр оршоо гадуур бол яг энгийн амьдрал бол яг өрнөж байгаа. Тэгээд тэр өрнөж байгаа учраас тийм их байгаа учраас ч одоо
вирус бас их өндөр байна гэж шууд бас хэлж болохгүй байх шиг байгаа энэ судлаачдын тоомог харахад. Тэгэхээр бас жоохон бүр ингээ бүх юмыг шууд барьж шууд бас зөв шийдэл яг мөн үү гэдэг асуулт бас гарч ирж байгаа. Тэгэхээр хүмүүс маань өөрсдийгөө эмчлэх тал руугаа илүү явж байгаа гэж бас ойлгоод байгаа л да. Эмнэлэг нь хангалттай хүрэлцээгүй болохоор тэгж байгаа юм шиг. Энд чи одоо эмнэлгүүдийн энд ерөнхийдөө одоо дизастер болохын төвшөнд яг хаана юу бариад байна гэх юм. Эмнэлгүүдийнхээ ор багтаамжийг 85%-аас дээш гараад ирэхээ сандраад байгаа юм. Тэрэн дотор байгалах юм бол хичнээн хүнж авсан, солигдсон хамаагүй асуудалгүй бариад ингээд байгаа. Тэгээ 85-аас дээш гарч ирээд Флоридад сая нэг сарын бүр 90% рүү үрээд ирэхээр чинь оргуу болоод ирэхээр тэгэхээр нөгөө нэмж орж ирж байгаа өвчтнүүдтэй шаардлагатай эмнэлгийн төсвөмжийг авчихгүй болохоор нөгөө нас баралтын өндөр болоо явж байгаа. Одоогоор бол яг нөгөө эмнэлгийн ачааллын доор нь яваад байгаа учраас бас гайгүй байх шиг байна. Гэхдээ яг нас баралтын төвшин бол сая сүүлийн 2-7 хоногийн үзүүлэлтүүд бол рекорд бэлдэж байна л да. Олон юм байгаа, олон үзүүлэлтүүд байгаа. Таны ер нь эргэн тойронд байгаа хүмүүсээс ковид тусаад идэгсэн хүн хэрэг байна? Бага. Яг бага. Тэгээд ер нь бол нэлээд бий. Монголчууд бол нэлээд тусаж байгаа. Тэгээд яг нөгөө Монголд байгаа одоо сошиал дээр байж байгаа мэдээллүүдийг хараад ойлголтоороо Монголд байгаа вирусыг бас тийм бүжиглэх юм баг гэж бас бодож болохгүй юм байлаа. Нөгөө анх бид нар чи хэддэд нөгөө бүжиглж байгаа амар зургууд хараад жоохон паниктай болсон шүү дээ, тий. Энд бол ерөнхийдөө залуучууд эднэрийг зүгээр сонсоод байхад миний зүгээр сонссон мэдээллүүдээр бол ерөнхийдөө тэгээд нэг хэд хоног нэг жоохон халуурчаад тэгээд нэг доног гэртээ байж байгаа хооронд нь гэрийнхэнд нь бас халтахгүй байна энэ гэсэн тохиолдол байгаа юм ганцаараа вирустэй. Тэгээд вирусыг ардталтанд гарчихна. Тэгээд гарчихсан зөндөө залуучууд бол бас зөндөө байгаа. Зарим хүмүүс бол тэрийг мэдэхгүй, туснаа мэдэхгүй тийм би бай. Надаас юу нэг антибоди гэдэг гарч ирсэн гэсэн залуучууд гэсэн байгаа. Бүр мэдэггүйсэн чи өөрөө тусаад идэгцэн тий. Би бол одоо бас өөрийгөө тэгж сэжиглж болоо л байгаа. Бас нэг тиймэрхүү одоо энэ хүмүүсийг ярьж байгаа шиг тиймэрхүү хэмжээний бас өвдөх юмнууд проблем гарч ирсэн ингээ бодохоор магадгүй бас даваад гарсан ч гэж магадгүй тийм хүмүүс бас байгаа юм. Олон байгаа юм. Тэгэхээр бас вирусууд бас тусаад тэгээд бүгд эмнэлэг явдаг. Нөгөө ойлголт бидний нэг анх авсан тэр паниктай ойлголтоор бол бас шууд паниктай болж болохгүй байна. Харин тэгэхээр тусах нөгөө нэг үхэх магадлал хувь нь их бага байгаа учраас бас хитрхийх нөгөө нэг өөрийгөө айц давтуулах бас хэрэггүй болов гэж бодоод байгаа л да. Тэгэхээр Монголд бол одоохондоо бид нар бол их айцтай л байна л да. Бүгдээрээ тэгээд төр засгаас ч гэсэн ер нь авч байгаа шийдвэр гаргах төвчний байгууллагч гэсэн жоохон айлгах тактик хэрэглээд байгаа юм бол гэж санагдаад байгаа. Тэгэхээр нэгэн тал бид нар одоо нүүртөл цаашаа хамт амьдрахаас өөр аргагүй юм шиг байна шүү дээ. Тэгээ одоо яг Америкээр бол одоо энэ чинь 21 сая гэдэг чинь 330 сая гэдэг чинь одоо 15% нэг нь баг албартай байх нэ. Тэгж гарч иж та болон таахад тэгээд ахад чинь энэ нийгэм нэг тийм лаг зэрэг цагтаагийн хэмжээнд бол одоогоор бол гарцсан байхгүй вируснаас болоод тийм ээ. Тэгэхээр бас нэг тийм хүчээр бас барих бол шаардлага байна уу гэдэг асуудал байна. Сая өнгөрсөн онд бас нэг онцлог зүйл юу байсан гэхээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул болж өнгөрлөө л дээ. Энэ сонгуулийн үр дүн Америкт амьдарч байгаа монголчуудад юу ямар хуу нөлөө үзүүлэх бол? Гэхдээ яг шууд наач бас олон талтай. Ер нь бол Дональд Трампын хувьд мэдээж тодорхой цагаачлалын гадаад байгаа одоо Америкт байгаа монголчууд цагаачлалын хувьд нэлээд хатуу бодлого барьдаг гэдгээр мэдээж бичиг баримт гоорилсон ч юм уу бичиг баримт өсөж байгаа монголчуудын хувьд ер нь монголчуудын хувьд тэр бол энд байгаа монголчуудад олонхийнх нь одоо нэгдүгээр проблем байгаа шүү дээ. Тэгэхээр тэдний хувьд мэдээж хугацааны хувьд асуудлууд үүснэ, дилей үүснэ, зарим нь deny болон зарим нь Монгол руу буцаад явах асуудал гарсан байгаа. Тэдний хувьд бол мэдээж тэр асуудал байхгүй болох байхаа гэдэг найдвар төрж байгаа бас. Тэрийг л ийгээр харж байгаа. Өөрөөр бас яг бичиг даасны хэмжээнд яг үзэгдэл юу өөрчлөлтийг бол одоогоор мэдэхгүй байна. Байден бол өгүүл гэж байгаа. Гэхдээ бас одоо бол энэ Байденгийн засгийн газар бол бас монголчуудын одоо энд байгаа монголчуудын хувьд нэг тийм халгаатай үйлдэл хийхгүй гэж харж байгаа шүү дээ. Энэ бол миний бодлоо. Одоо хүртэл бас шийдэгдэг л байгаа хэлтэй. Нөгөө нэг сонгуулийн маргаан шүүхтэй л те. Одоо нэг их танилт дүр зураг санагдсан л. Монголчууд бид нэг сонгуул өгсөний дараа юу олдог вүлээ. Тэрэн шиг л юм болсон. Тэгэхээр энэ ер нь анх удаа иймэрхүү юм гарч ийн үү? Сонгуул бүрийн ард иймэрхүү яриа бас явагддаг уу? Энэ сонгуулийн löör гэж яригадаад байгаа шүү те. Энэ яг явагдахгүй. Дональд Трампын хувьд бол бас энэ хүний хийж байгаа улс төрийн одоо алхмууд гэж ойлгож байгаа шүү дээ. Энэ дотор нь бол нэг illegal юм бол байхгүй. Хууль бус юм бол байхгүй. Хууль ёсоор болох арга хэмжээнүүдийг аваа яваад байгаа шүү дээ. Дахин өгөхгүй байх одоо эцсийн үртэх бүх арга хэмжээнүүдийг л одоо чадхаараа авч яах. Тэгэхээр зөв бурууг нь бол мэдэхгүй. Тэгээд тэр яг хууль мөл дээр очиод бурууд нь зөвдөлж. Манай нөхөр бол яг эцсийн үртэл тэмцэж тэр нөгөө дахин өгөх нэг тийм phone call маягийн энд байдаг юм байлаа. Буцаад нөгөө
огцорсон ерөнхийлөгчийн шинэ ерөнхийлөгчтэй нөгөө ялагчийн ерөнхийлөгч шинэ ялсан ерөнхийлөгчтэй баярлалаа чи гэдэг. Тэрийг байна нөхөр одоо л хийгээгүй байгаа. Тэгээ ийм утсан тохиолдлоос Америкийн түүхэнд 1-2 хон тохиолдол тэрийг нь бас рекордыг нэгдсэн байгаа баг. Манай нөхөр бол нэлээд одоо гэхдээ бас нэг калс гэдэг биш болчих шиг боллоо одоо нэг телевизээр гарахыг үйлчлээ ш. Тэгэхээр Байден бол ерөнхийлөгчийн үүргээ одоо байр суурин дээр очсон байгаа гэсэн үг тийм аль биесээр. Тэгээ одоо нөгөө тангар өрх ёсол болон 1 сарын хэдэнд болдог лээ. Одоо болно шүү дээ. Тэгэхээр энэ тангар өрх ёслолыг аль бие ёсоор үйл ажиллагаа одоо хүлээж аваа. Тэгэл тэндээс нөгөө 1-р өдөр ингээд тоологдоод эхэлдэг баха. Тахимохгүйсэн ч гэсэн тангар өргөх нэ тий. Тэгэхээр тэрийг одоо хэдүүлээ харах нэр 2020 оноос энэ асуудал ээж өгөх 21 онд харж эхлэх нь шүү дээ. Харин тийм шиг байна. Тийм. Яг нь миний эргэн тойронд байдаг одоо Facebook дээр ч юм уу найз байдаг монголчууд бол ихвчлэн Байдны талд байгаа байр суурьтай харагдаж байсан. Трампын талд бас байр суурьтай монголчууд бас бий. Янз бүр байгаа юм байна тий. За, одоо нэг сонирхолтой асуулт байна. Оймс гэж юм бэ? Наача энэ одоо энэ сошиал нэтворкор ч энэ Twitter, Facebook дээр хахаас нь асуулт нэт тэгээ захин мөртөө банжинет хэд хэдэн одоо Mongolia чаттай Mon студид дээрсэн шүү дээ. Тэр үед анх нөгөө чатд орж агаад нөгөө никнейм гэдэг юм тэр чи одоо бараг 21-2 жилийн өмнө биш дээ. Их сургуульд оюутан байж хаад никнейм гэдэг юм гэж юу юм гэдэг нэр өгөхээр нь харж байгаа өмсгөл нэр өгцөө. Тэгэл тэрнээс хойш чатлах болгондоо юм дээр дандаа никнейм нэр болгох дандаа өмсгөл явсаар байгаа. Сүүлд өмсцэг юм ингээд вебсайт бас ажиллуулж ирсэн. Тэгээд нэг одоо ээжтэй уцтаад би нэг юм өмс гэдэг нэр өөртөө өгч яваад байсан чи хүмүүс ингээд таньдаг болчиход би өмс гэдэг ингээд яваад байгаа штэ гэсэн чи ээж яад гин дээшээ харсан бэлэг шилтэй. Тэгээд тэрээс яг өмс гэдэг никнейм гэж явуулъя. Оймс гэдэг нь зүгээр ингээд байж байгаа л өгч юм уу тий бодож байгаа. Тэгээ ямар ч юу байхгүй зүгээр л амьд. За тухайн үеийн одоо асуулт самбарын дэх үеийн хэрэглэгчид гэж байна. За тэр үеийн одоо тэр чинь л одоо бид нар хэрэглэж байгаа сошиал нэтворкийн платформудтай адилхан л нэг юм орчин байсан шүү дээ тий. Нэг залуучуудын цугладаг үүр тий. Тэр үеийн одоо яг ямар хуу байв тэр үеийн мэдрэмжүүдээс хуваалцаж. Одоо ер нь тухайн үеийн асуулт самбарын хэрэглэгчтэй энэ тийм тааралддаг уу, уулздаг уу ер нь холбоо байв. Холбоотой. Гэхдээ эдгээр чинь одоо болохоор нэг Facebook дээр өөрийнхөө нэрийг бичдэг болцсон учраас тэр үед дандаа никнейм өөрийнхөө нэрийг бичдэг хүн байдаг байсан шүү дээ. Тэгэхээр хэн бэ гэдгийг танихад аягүй хэцүү болчихсон. Заримдаа би асуулт их гэж таньж идэг. Тэр үед чинь тэр чинь одоо тэр үед гэж нэг 98 2001 2 3 оны үед л яриад байгаа юм. Тэгэхээр тэр үед яг төрүүжээсээ нөгөө гадаад сургууль соёлд явах гэж монголчууд төрүүжээсээ гараа явчихсан. Монголд нэг жоохон гайгүй газрууд талтан байгууллагууд эдгээр интернеттэй. Тэгээ гадаад байгаа монголчууд дандаа сургууль соёлд очсон хүмүүс сургууль соёлынхаа интернетээр холбогддог байсан учраас тухайн үеийн сошиал нэтворк эдгээр бол нэлээд educate талтай бас нэг жоохон боломж дандаа одоо энэ шар мэдээ сул үг эдгээр ер нь байхгүй бас жоохон чанартай гайгүй байсан гэж би боддгийн. Тэгээ тэр үед бас л яг ингээд одоо энэ юуны групп хүчиг Facebook-ийн групп хүчиг асуултны дотор бол бас ингээд группүүд үүсчихсэн сэдвэрээ бас яриад спочгна явдаг байсан. Дурсамжтай сайхан үйлчлэн эндээс ч бас гарсан уран бүтээлч бид нар байдаг шүү дээ. Тэр нэг хипхоп гэдэг бүлгээс нь гарсан нэлээд артистууд байгаа одоо л яриад болсон. Тань тийм байлээ. Тэр дотор чи яг жинхэнэ нөгөө нэг одоо рэп юм бэ энэ гэдэг шиг юмнууд чи явдаг байсан байлээ шүү дээ. Би ч та харьцангуй хөдөөний хүүхэд болохоор их сүүлд интернет орж ирсэн л дээ. Одоо энэ хамтдаа таны бас нөө сошиал нэтворк дээр тавьж исэн зургнуудын түүхийг нэг эргээд санацгаая. Яг одоо late night нэвтрүүлэгт бидэнтэй хамтдаа Чингис Ганчаа гэдэг нэрээр нь бид нэр алидэнэ таньдаг болсон. Одоо олон залуучууд бидэрт хэрэгцээтэй мэдээллийг түгээж хуваадаг, контент хийдэг. За тэгээ цаашлбал бас Америкийн бизнесийн зах зээл дээр бас хүчтэй өрсөлдөж байгаа. Зочин оролцож байна. Тэгээ энэгүй зочныхаа зургуудыг бүгдээрээ хамтдаа сонирхцгоо Instagram фотонууд байгаа. Одоо бидэнд дэлгэцэн дээр зураг шеэрлж өгнө. Хоёулаа энэ зургуудтай танилцъя. За. Энэ ямар зураг байна? Энэ одоо яг Мойсен цөмийн физикийн 1-р ангид ороод ирчихсэн 6 банд завсалгаанаараа сахилгуутмаа санагдаад нөгөө аахан хичээл хийгээд өөдөөд тэгээ яаж зогсохгүйгээр тэгэл дүүл шууд өмдөө тайлъя тэгэл тэгэл дарцсан штэ.
цаатлын нөхөр тайлаг баг шиг үү те? Цаатлын нөхөр шоолоод тайлаагүй биднийг хараад зогссон байна. Гулгцсан байна гэж юу. Энэ одоо хэдэн оны үе вэ? 99 он. 99 он. 22 жил болсон юм шиг. Одоо найзуудтайгаа бүгдэндээ холбоотой гэдэг байна. Одоо бүгдээрээ холбоотой, бүгдээрээ төгсөөд инженерүүд болчихсон. Ихэнх нь Эрдэнэтэд ГОК-т ажилладаг. Ааха. Физикээр төгсөөд инженерүүд болчихсон байгаа. За, дараагийн зургийг харцгаая. Ай. За, энэ хизээний зураг ба. Энэ ингэс юм аа. Энэ начин жил хормоо ихэд бас энэ монголчуугаар бас гоё хийгээд дээл хувцаа бэлдээд тэгээ энэ нэг бас нэг юм хуур шиг юм би бас сонирхоод цэглэн уурыг монгол хуур цэглэн гитар хоёрыг нийлүүлсэн юм дизайн ямар хүн байж болох вэ гэдэг юм хийгээд тэгээд найзууд моциклтэй цуглах гэхээр би очиад тэгэнгүүтээ али би урд нь яваад та нар авт яваад зураг дарчихгээл тэгсэн чи тгийгээл тэгэл нэг авсан чил би урд нь ингээд давчаа ноён шиг сүртэй яад баахан багтаа нөхтө тэгэнгүүт нь зур камер гаргаж ирж бас нэг жоохон бичиж үзээд юу болох вэ? Эдийн зураг дараа. Тэгээ яг нь хоримтой л холбоотой л нэг явж ирсэн нэг зураг авлаа. Хөрмийн зураг авлаа. Одоо энэ хуурыг тэгэхээр та өөрөө хийсэн гэсэн үү? Тэгсээ. Дуурах муурах бол яг дууралт бол яг цэглэн гитар. Тэр гар нь бол яг цэглэн гитарын гар нь бол хэвээрээ байгаа юм. Тэгээ их биеийг хийгээд тэгээ яг энэ чаа Америкт бол нэг зүгээр миний бодол бол ерөөсөө уламжлал Монголоос ирсэн хүмүүсийн хувьд бол бидний хувьд бол уламжлал гэдэг юм хамгийн баялаг байна. Америкт байгаа монголчууд Америкийн хувьд бол одоо энд бол юу л технологи байна тийм. Тэгэхээр яг энэний огтлцол дээр байгаа монгол хүмүүс яг уламжлал технологийн хослолмол юмнууд бол яг бүтээлүүлж гаргахад сонирхолтой байж болох юм гээд. Тэгээд энэ чинь одоо технологи гэдэг утгаар цэглэн гитар уламжлал гэдэг утгаар нь хөгжим одоо мориор хоёрыг нийлүүлж нэг юм хийсэн чинь бас зүгээр сонирхолтой байж шийдэл бол хүмүүсийн анхаарлыг нь татчих болж байгаа юм да. Тэгэхээр яг уламжлал технологи хоёрыг нийлүүлээд авах юм бол болох юм байна. Би бас нэг тийм газ хийжээсэ. Цэглэн нэг электрон газ урдаа гэрласдаг. Тэгээ USB-гээс хэрэгжилдэг. Тэгээ нөгөө шалгуун сорол моролтой Монголоос тэрийг нь авчруулад. Тэгээд тэр чинь бас нөгөө уламжлал технологи хоёрыг одоо осолсон гэдэг байна. Бас сонирхол татчих болоод байгаа юм. Тийм байх шүү. Одоо энд нөө танаа мотоциклийн Монгол Riders клубийнхэн л явж байгаа шиг байна те хамт. Тий. Тэр клубийн талаар ер нь таны хобби юу те мотоцикл? Мотоцикл дээрээс гоё шүү дээ. Ер нь бол бүхэл эрэгтэй хүмүүсийн хобби ах уу нэг зорилгод мордсон тохиолдол мотоцикл бол яалчгүй Монгол морин дуртай Монгол хүний хувьд яалчгүй мотоцикл бол хүн бол үнэл унаа мөн. Эзэн мордох вэ гэдэг асуудал байгаа. Жохон догшин унаа мөн гимчгээд идэг урд явж болохгүй. Тэгэхээр хариуцлагатай хүн Америкт бол бас гайгүй клубийн хэмжээнд зохион байгуулалтанд бас энд олон залуучууд бас хариуцлагатай ингээд бас хамт олон болоод нэг хоббинд дор нэгдээд явдаг юм аа. Монгол Riders бол DC салбартай, Чикаго салбартай юм. Анх үүсгэн байгуулж ирсэн ямар түүхтэй баг вэ? Энд болохоор DC байгуулсан. DC-гийн манай залуучууд байгуулад тэгээд заагийн хэднэр ер нь байгаа. DC-гийн манай монголчуудаас ерөнхийдөө гаралтай. Тэгээд Чикагогоос сүйд хүмүүс нэмэгдсэн байгаа. Чикагод бол бас клубт ороогүй өөр зүгээр ямар нэгэн клубын хариаллгүй бас залуучууд бий. Заавал клубын хариаллтай байх албагүй бүгдээрээ нийлээл захин нийлээд авахад. За, дараагийн зургийг хамт сонирхъя. За, энэ бол Дарганг маягийн хорим. Та бас нөгөө Монгол хүн байна гэсэн контент орлож байхдаа нэлээд сайхан дэлгэрэнгүй ярьдсан байлээ. Ер нь гадаад таны танил найз нөхдүүд ямар хуу байдлаар хүлээж авсан бэ? Ер нь энэ тийм сонирхоод байгаа. Одоо жишээ нь энэ зургийг авсан хүн чинь нэг Америк. Би энийг бит хоёр энийг зүгээр Нью-Йоркт манай найз Монголоос ирээд очиж бит хоёр иргэнгээ хоёлаа очиж байгаа ч хувцас өмсөж очигээд хувцас өмсөж байгаа Times Square дээр очиод шууд гудамд нь шууд чамламаа тайлаад зөрүүлээ шууд энийг өмсөөл Times Square дээр гоё зураг даруулъя ингээд даруулах гэсэн чи тэнд байсан тэр нэг прожект хийжсэн зураг авч явж ирсэн нэг зурагч хүн хурж ирээд би хоёрын зургийг бүр аммаар ингээд хоёр ингэж аав гэдэг. Тэгээд энэ зурагч хүний одоо өгсөн поз ахгүй. Тэгээ ингэж аваад эн чинь бүр айгүй хэрэгтэй боллоо гэх. Тэгээ тэр нэг тийм зурагчийн прожект хийж байгаа дэлхийд даяар ингээд янз янзын хүмүүсийн ингэсэн зургуудын прожект хийж байгаа юм байлээ. Тэгээд тэрэндээ энэ ингэж оруулж ингээд ер нь бол юм тэгээд энэ зураг аваад энэ хорч нэг Times Square дээр чи Mickey Mouse эдний өвчтэй хүмүүс ингээд зогсоо хүмүүс хажууд нь зураг даруулаад мөнгө авдаг. Тэдний нэг бод хүмүүс чи хажууд ирж ингээд зураг авахуулаад бүр ингээд миний уц гэх битүүр чинь тэнд бүр модель шиг зогсоод хүмүүс бол яг үндэсний уц гэхээр айгүй сонирхолтой байдаг юм байлээ. За, энэ бол бас их
гоё хуран болсон байлаа. За тэгэл жижиг идэл хэрэглээс ахуулаад урилганаас ахуулаад их сонирхолтой болсон байлаа. За хамт тэгвэл дараагийн зургийг үзье. За мэдээж таныг нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаа учраас энэ бол зайлшгүй ярих ёстой сэдв байх. Дуваа сохор гэдэг одоо гэр бүл найзлагдтайхаа хүрээнд хийсэн төсөл гэсэн. Тий. Энэ төсөл дээр та нөгөө нэг 2 дахь удаага энэ прожектыг хийгээд очоод нөгөө авахд нэг Америкийн нэлээд хөдөө тий хүнд гарууд дээр очиж исэн гэж ярьсан. Тэрэн дээр та шууд хэлчихлээ л дээ Америкийн оркууд гэдэг. Тэгэхээр тэр төрөлд одоо ямар хөө нөхдүүд байх вэ ер нь Америкийн оркууд гэхээр. Тэгээ энэ чинь нөгөө дуваа цохор гэдэг бид нэр энд байгаа залуучуудтай Чикагод байгаа залуучуудын сонирхлоороо зүгээр энд байхаар л юм хийгээл тэгэл чаддаг. Одоо энэ дотор ч онгоцны нисгчээс эхлүүлээд одоо электроникийн инженер зураач мураач хүмүүс гэл янз янзын мэрэгчтэй хүмүүс байгаа юм. Тэгээ яг хөө бид нар ч бүгд өөрөөсөө чаддаг хийгээд нэг юм дэшээ гаргаад камераар зураг дараад дээрээс бид одоо дэлхийн ямар харагдгийг тэгээд авчаа буугаад өгдөг юм өөрсдийнхөө харманы төсвөр хийж болох нь гэдэг нэгийг хийгээд хоёрдоо хийгээ бууж ирэхдээ нөгөөх нь тэр хөдөөний 3 мууж дамжсан газар буугаад бид нар баахан хайж байгаа сүд мотоциклтэй явж олоод тэгээд тэнд очиход бол яг одоо нэг яг л одоо хөдөөний Америкууд бас нэг тийм байдаг шүү дээ. Ерөнхийдөө бол яг харж байхгүй, хятадж байхгүй, Мексикч байхгүй, дандаа шаруудын тарилангийн талбайтай тэгэл Трамп гэсэн лозунгийн тэмдгээс яг тийм байдалд бид нэр очиод нэг хэдэн Азууд очиод юм аав гэхээр нөгөөдөл чи та нар бас жоохон нөгөө мэдээлэл зэдэллийн хүлцээ гэдэг өөр идэг юм шиг байгаа. Та нар бас террористууд тийш онгоц монгоц унгаарч ирсэн хүмүүс энэ төр гээд өөдөөс бас янз янз яриа цагдаа магдаад өгнө энэ төр гээд бас жоохон бодлонтой юм байлээ. Тэгээд нэлээ маргаан болж ирсэн эц нэлээ хэдэн сарын маргаан болоо тэгээ юмуд авсан л та бид нар. Тэгэхээр одоо тиймэрхүү одоо яг Америкт одоо их хүмүүс бол ингэж бодож байгаа шүү дээ. Америк гэхээр амар гой хөгжсөн орн тий. Бүх юм л сайхан яг л зургатаар гардаг шиг, кинонд дэр гардаг шиг гэж одоо төсөөлдөг хүмүүс их олон байдаг байна. Тэгэхээр одоо би таныг шууд Америкийн орк гэд хэлчихээр надад их сонирхолтой санагдчихсэн л та. Тэр нөхдүүдтэй харилцахад ер нь хэр хүнд байдаг вэ? Энэ ч яг тэр утгаараа ингэ асуух юм бол нэг тийм хүндрэлтэй гэдэг тэгж бас шууд тийм хэмжээнд бол өөр гэж хэлж болохгүй байх л. Яач вэ соёл байх шиг байгаа юм. Монголын оркууд гэдээ ярьж байгаа ч гэсэн бас дөрмжлоод байгаа биш. Яалч мэдээллийн тэнцвэргүй байдал эднээс нэг хотоос алсгдсан малцсан гэдэг утгаараа яалчгүй бие авч явж байгаа байдлын зөрөө хүлээр тэгж яриад байгаа юм. Тэрнтэй ижилхэн эн чинь нөгөө redneck-ууд гэдэг бүр иргэншлийн хэмжээнд баг ясны хэмжээний дүүссэн хүмүүс байгаа шүү дээ. Бүр ууландаа бүр нөгөө хураа хөлний үеэс архиа нэрж эхлээл тэгээд ингээд яриа хэл яриа мэрэ нөгөө мөн шайн гэдэг юм уудаг те. Тэгээд нөгөө амар аялахтай ярьдаг мөрчтэй өмдтэй нөгөө тариачин хэд нар ч бүр ингээд бүр соёл болоод ингээд явчихсан тэр оркууд гэдэг чинь нэг олжсон биш баг. Зөв өөр гэдгийг л хэлэх гээд байна. Тэгээд эдгээр чинь гоё өөрсдөө хөгжимтэй шүү дээ. Дуу хөгжимтэй. За одоо хоёлаа энэ хэсгийн хамгийн сүүлийн зургийг үзэж байна. Монгол Interest Media контентууд хийж байгаа. Таны ер нь одоо яг энэ чиглэлээр цаашаа зорьсон зорилго одоо ирээдүйн харж байгаа хараа ямар байна? Тэгээ Монгол Interest Media ч байгаа. За энэ зураг бол яг Игүүлэнгийн прожект дээр Игүүлэнгийн төсөл дээр хийжсэн цаг хугацаа гэдэг видеоны зураг явж байгаа шүү. Ер нь бол видеоны хувьд цаашаа гоё асуултаар цаашаа энд байгаа бас залуучууд бид нар нэлээд хэдэн залуучууд хоорондоо ярилцаад ерөнхийдөө энд байгаа шинжлэх ухаанаар сурж байгаа, ажиллаж байгаа энэхээр докторийн зэрэг хамгаалж гисэн энтхийгээ салбарт ажиллаж байгаа ийм хүмүүстэй холбоо тогтоогоо эдгээртэйгээ хоорондоо ярилцаад төрөл бүрийн салбараар байгаа юм. Дээрээс нь энд уран бүтээлчд, аудио инженерүүд, видео инженерүүд, төрөл бүрийн уран бүтээлчдийн талтай яриад бид нар дундаасаа нэг кино прожект байна. Кино прожект зөвтгүүлэг яах гэсэн нэг тийм аман яриан дээр бол хүрчээд ингээд зөвтгүүлээд явж байгаа. Тэгэхээр нэг тийм ерөнхийдөө шинжлэх ухаан гэж яг юу юм бэ хүмүүсээ гэдгийг л эхнээс нь дэлхийн ертөнцийн хэлснээс удаа ирээдүйн хүртэл яг юу болж өнгөрсөн бэ гэдгийг л тайлбар бид нар яаж үзүүлж чадах нь гэдэг төслийн хэмжээнд хоорондоо яриа явж байгаа. Тийм төлөвлөгөө байгаа. Тэр бол хамгийн том төлөвлөгөө. Сайхан төлөвлөгөө байна. Юу танай баг одоогоор хэдэн хүнтэй байна? Одоо наач уран бүтээлчийн баг, оролцогчийн баг гэж үзэж оролцогч нөгөө шинжлэх ухааны хүмүүс оролцож ярина шүү дээ. Энэ төрлийн маягаар. Тэгэхээр бид нар бол 20 хүн баг шиг байна. Одоогоор дахиад нэмэгдэх байлгүй, 40 болох байлгүй. Уран бүтээлчдгээд яг хийж байгаа хүмүүс бол одоогоор нэг 7-8 хүн болыг хоорондоо ам байдлаар за би оролцсон гэдэг явж байна. За маш их баярлалаа. Хоёулынх нь яриа сайхан үргэлжилж байна. Одоо бид хамтдаа дараагийн өнөөдрийн нэвтрүүлгийн зочноо оруулж ирээд гурлаа хамт бас хэсэг хугацаанд ярилцсан. Тэгээ биднээс цаг хугацаагаа гаргаж хамтдаа ярилцаж байгаа танд маш их баярлалаа.
Ингээд Late Night нэвтрүүлгийн хамгийн анхны онлайн дугаарын дараагийн зочин өөр нэг твээс буюу Австралиас өргөдөж оролцож байгаа. За бидний сайн мэдэх Hisco гэдэг уран бүтээлийн нэрээр нь сайн мэднэ. Хоснаран street art одоо уран бүтээлч артист Хоснаран огтон авцгай сайн байна уу? За сайн бацхан уу? За сайн уу? За юу гэнэ? Тэндик хүн Австралиас орчихсон байна. Харин гинт урдлага аваад бас ер нь баярлсан шүү дээ. Одоо хүүхэнтэй бас урд нэг тухтаа сууж ярмаараггүйсэн ч гэх юм одоо. За шинэ оноо сайхан ухтуу сонь сайхан юу байна? Гайгүй нэг цомхон энэ хаваараа бас манад нөгөө цар тахлаас болоод олуулаа цуглахыг ерөнхийдөө хорсон маягтай. Тэгэхээр нэг энд нэг хэдэн гэр бүлүүдээр цуглараад хүүхдүүдэд тоглуулаад өнгөрөөлөө дөө. За. Манай хоёр зочны хувьд өмнө бас сонин дээр хамт гарч ирсэн гэж сонсч ирсэн. Тэгэхээр энэ талаар ямар үед яаж гарав? За Чингис мэдх юм болов. Энэ Hisco өтөрч яг нэг сургууль төгссөн байл 23 манай дээр төгссөн. Тэгээд Австрали явчих би Америк явчих. Тэгээ яг онлайнаар нэг ингээ мэддэг болоод ингээ явж ирсэн. Тэгээ Монголд очиод энэ яг Монголд очисон хараад 18 онд. Тэгээ бид хоёр хоорондоо бас Facebook-ийн бас нэг хэд дүн гарууд та нүдийг мэддэг. Бид хэд нэг цуглаад бас Hisco-гийн уран бүтээл хийх нь бас хамтарч одоо тэнд гэрч болж байж ирсэн. Тэгээд бэжсэн чи яг явах болсон чинь би тэнд нэг сонинд нэг ярьслам юм болоод тэгсэн чи яг тэр сонингийнхаа дугаарыг аваад онгоцон цугаа авсан чи тэр сонинд бас Hisco бас ижлэх ингээ ярьслаг орчихсон. Бид хоёр ингээд олон нийтийн мэдээллийн иймэрхүү юмнуудаар нэг дөрөв хангинаад яваад байдаг, дөрөв ашиглаа яваад байдаг хоёр хүн юм шиг байна шүү дээ. За хоёр зочнотойгоо хамтдаа бас яриа өрнүүлэн түүнээс өмнө манай нэвтрүүлгийн нэг инехгүй байх чаленж гэдэг хэсгийг хүлээж авъя. За одоо манай найруулагч бидэнд дэлгэц шеэрлж үзүүлнэ. Тэгэхээр гурлаа инехгүй байх хэрэгтэй шүү заяа. За би ч гинэд бодлоо ингээ за. This is seriously the funniest shit I've ever seen in a bathroom in my life. Careful, I scream. Sta nevicando tantissimo. Vai Pancino, fatti una corsa. Pancio? Taking off its foliage. Kick it out. Kick it out. Габи Hisco инээчлээ. За баярлалаа. Хоёр зочноос асуулт байна л да. Монгол уламжлалыг гэлөө бүтээлүүддээ за хийж байгаа ажилдаа шингээх гэж оролддог. За гадаад нөсж байгаа Монгол хүүхдүүдийн хувьд одоо залуучууд те гадаад даав ээжтэйгээ олон жилийн өмнө очсон хүмүүсийн хувьд одоо ер нь таяртай адилхан гэж цаашдаа сэтгэж чадах болов. Таяр энэ тал дээр юу гэж боддог вэ? За хүнд асуудал байна да. Яг Чи зүтгүүлтэй. Одоо ер нь бол айгүй чухал те. Тэр бол ерөөсөө хилнээс л одоо үүдэлтэй одоо асуудал юм байна. Тэгээд хүүхдүүдтэйгээ яг одоо энэ дээр бол жоохон зууралдаал байж л байна. Тэгээд өөдөөс англиар ярьсан хүүхдүүд л байгаад байна. Монголоор бол их сайн ойлгоод байна. Тэгсэр нэг ингээд эргүүлээд ерөөсөө англиар яриад болдгоо. Яг хөө зүгээр би бол нэг 100 болгон үг ингээд Монгол явбал тэндээ ч гэсэн бас одоо найз нөхдүүд те хамаатан садан бүгдэнтэй ингээд нэг холбоо сүлбэтэйгээ байгаад байдаг. Тэгэхээр аль болох ар гэр хүүхдүүдэд дагуулж яваад тэгээд одоо баг багаар ингээд одоо жоохон
нэвшүүлэхтэй одоо нөгөө яг орчинд нь байдлаж ажил ерөнхийдөө нэг хэл соёл гэдэг зүйл наалдсан болов уу гэж анзаарагдаад байгаа. Энэ айгуу төвхтэй хүүхдүүд жишээ манай баг одоо 6 сая өссөн тавтаа дээрээ надаас ингэж асууж байгаа юм. Daddy, what's the difference between Mongolia and Mongol гэж байгаа. Тэгэхээр чи энэ чинь би хариулж яг чадахгүй яг гацж байгаа. Нэг өдөр бодлоо, хоёр өдөр бодлоо, ерөөсөө хариулж болохгүй. Тэгэхээр чи яг бас хоёр хэлтэй хүүхдийг бас өсгөх эднэр бол нэлээ арга ухаан техник шаардах юм шиг байгаамаа. Одоо бид нэр хэрхэн хойч үедээ энэ Монгол өв соёлыг нэг тодорхой хэмжээнд за технологитой холбож ийн гэдээ манасаа зочин Чингис чи ярьж байна тийм. Одоо Хискогийн олон уран бүтээл дээр Монгол ах уй болон хувцс хэрэглэл энэ төр ингээд орсон байдаг. Тэгэхээр цаашдаа бид нар энэ залуучуудыг энэ Монгол гэсэн сэтгэлгээг дотор нь үлдээхийн тулд ер нь юу хийх ёстой бол? За одоо баг ер нь бол яг ингээд яг соёлоо аль болох өргөн хүрээнд ингээд таниулах тусам одоо нөгөө гадныхны ч гэсэн тэ нүдэнд ингээд бас танигдах одоо тусам хүүхдүүд өөрсдөө эргээд ингээд бахархах маягаар бас ингээд нэг одоо тойруу замаарч юм одоо тий нэг хурж болох юм гэж би бодоод байгаа. Тэгээд бас нөө яг одоо хүүхдийн өөрийнх нь бас нэг насны одоо онцлог зүйл бас байна л да. Яг багтаа бол мэдээж ингээд бүр ингээд багтаа юм мэдэхгүй байхад ингээд нэлээд яг ингээд Монгол одоо соёл юугаар ингээд одоо бөмбөгдөх хэрэгтэй гэж нэгдүгээрт үзсэн. Тэгээд тэнгууд ингээд дараад нэг жоохон ингээд арай нэг жоохон ухаан орж эхлээд гэхдээ ингээд бүр яг нэг бас том хүүхд болоогүй үедээ тэд нар чинь ингээд аль болох нөгөө зурагт YouTube-ээр харсан юмнаа дуурайгаад яг аль болох Монгол талын юм нэг сонирхоо болж эхэлсэн юм шиг. Тэгээд арай нэг одоо жоохон томрох үеэр нь ч юм уу те эргээд ингээд одоо яг би бол нөгөө бэлдээд байгаа. Манай том охин одоо 8 хүрэх гэж одоо энэ сар. Тэгээ арай нэг жоохон томроод эхлэнгүүд ингээ юм арай ойлгоход тэ инхүүд нөгөө түүх соёл моёл руу ингээд одоо би бас чирж авах гэж бэлдээл байна л да. Яг одоохондоо тэр болгоныг ярихлаар ингээд сонирхол нь ингээд жоохон хөрөхгүй ингээ за ингэж л хэдин гэсэн шиг харьцаад байгаа. Гэхдээ дээр нэг одоо манай хүүхдүүдэд зориулсан контентууд байна шүү дээ. Одоо хүүхдийн кинод нар бас сүүлийн үед гарч ирэл нэг мөнх тунхад нэргээд тэд нарыг бас аль болох үзүүлэе гэж бэлдээлээ. Яг одоохондоо нөгөө чинь бас яахгүй байна. Тэгэхээр баг нэг өөр тийм одоо хүүхдүүдийн дунд нь те нийтэд нь ингээд нэг одоо хамруулсан юм хийвэл одоо бие бинийгээ дагаад дуурайдаг ч юм уу нэг тийм хандлагаар бас нэг ингээд соёл хэл эднэрээ явуулж болохоор ингэж харагдаж байгаа. Гэхдээ тэгээд бас одоо нөгөө яг зааварчилгаа байхгүй одоо яг нөгөө нэг алдаж онож туршиж ижил одоо суралцах зүйл юм шиг санагдаж байна шүү дээ. Манай зочин Чингисийн хувьд энэ дээр ерөнхийдөө одоо Монгол гэдэг юмыг яаж авч үлдэх вэ гэсэн асуулт авах шиг байна тийм үү? Би энэ тийм одоо яг суулгаж ирээдүйн залууч. Тэгээ ирээдүйн залууч яг өөрийнхөө хүүхдүүд ширэн зүгээр ирээдүйн залууч гэх ерөнхий утгаар би нэг юм анзаарсан юм. Ер нь зүгээр гадаадд ирэнгүүт Монгол хэлээр тод харагддаг юм билээ нэгдүгээр. Тэгэхээр бол ер нь бол яг монгол ах хэвээр бол гадагшааныг гарч үзэж буцаж орох хэвээр тийм. Гадна талаас нь монгол харах хэвээр. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ монгол хэл гэдэг юм чинь их чухал бүр монгол хүний сэтгэлгээ гэж яг байдаг юм бол тийм монгол хүний сэтгэл хэм маяг гэж байдаг юм бол тэн дээрээс ч үүссэн хэл учраас хэл гэдэг юм чинь хамгийн чухал байна. Яг монгол гэдгийг яг ойлгохын тулд. Тэгэхээр хамгийн түрүүнд яг монгол хэлээр хийснийг сурах хэрэгтэй. Монгол одоо гадаад үгнүүд айлах хэрэглэхгүйгээр тийм. Тэгэхээр яг чи өөрөө монголоор сэтгэж чинь гэсэн. Дараа нь тэгэх юм бол яг нэгдүгээр чи монгол болчихно. Тэгээд яг нэмээд заавал дахиад нэг хэл сурч байгаа. Заавал дахиад нэг хэл сурч өөр хэлээр өөр ертөнцид болж байгаа юмыг өөр өнцгөөс харахаар нөгөө монгол явж байгаа монгол хэлээр ярьж байгаа монгол гэдэг хүмүүс чи аюул татаар юм. Тэгэхээр яг эн чинь би юм байна. Монгол гэдэг чинь энэ юм байна гэж харах. Тэгэхээр би бол хэлэх юм бол нэгдүгээр монгол хэлээ сайн сур, хоёрдугаар дахиад нэг заавал сур. Тэрнийхээ дараа л одоо өөрийгөө үнцнээ илүү ойлгож эхлэх юм шүү дээ. тийх байх гэж бодож байгаа. Тэгж харагдчих энд ирэхэд. Таарийн хувьд бол бас Монголоос яг гараад гадаад амьдраад баг хугацааг өнгөрүүлсэн байна. Ер нь анзаараад байхад гадаадд амьдарч байгаа монголчуудын одоо урлагт хандах хандлага болон технологид хандах хандлага нь Монголдо байгаа монголчуудаас ер нь хэр өөрчлөгдөж байна. Энэ тал дээр за эхлээд зочин Чингисээс хариулт авахыг хүсэж байна. За
одоо зүгээр юм хөгжснээс хойш уу жишээл вируснээс хойш гэж асууж байна уу? Вирус хамаагүй зүгээр ер нь гадаад амьдардаг монголчууд маань энд байгаа монголчуудаас илүү технологид хандах хандлага болон одоо урлагт хандах хандлага ер нь ямар хөө байгаа вэ? Та нарын анзаарч байгаагаар өөрөө биднээс Урлагт хандах наач айгүй субжектив болох гэдэг юм л да. Би бол яг урлагт дараа илүү олон төрлийн мэдээлэл авч байгаа, илүү олон яг хөрсөн дээрээс нь олон хүмүүсийн одоо маркетээс гарч ирсэн бүтээгдэхүүнүүдийг яг лайв үзэж, концерт үзэх боломжтой гэдэг утгаараа энд байгаа хүмүүс арай урлагийн дээр одоо бүтээгдэхүүнүүдийг арай илүү их бүртээж авч байгаа гэдэг утгаараа арай өөрөж магадгүй. Техникийн технологийн тал дээр бол би бол бас монголч нь Аз Солонгос хятадын зах зээлд их ойрхон учраас технологийн зарим тал дээр эндээс өгсөн юмнууд байдаг юм байл шүү дээ. Эндээс илүү гоё юмнууд очиад Монголд. Би нэг тиймэрхүү талаас. Гэтэ мэдээж бас л ялгаагүй энд одоо жишээ нь зээлэр машин авах гэх чинь яг 21 оны маркет дээр Toyota-гийн одоо Camry ямар тэрийг нэг авчиж байгаа учраас яг технологийнхаа үртэмж дээр шууд хүрчиж байгаа учраас бас тэрийг дагаад давуу тал үүсгэх багталтаа мэдээж гадаад байгаа монголчууд яагаад. Хискогийн Яг мэдээж одоо урлагийн талаас гэвэл давуу талтай юм байгаа. Одоо ядчил одоо манай энд одоо Австралийн хүрээнд хэд ч одоо яг улсын хотынх нь одоо төв одоо галерей музейнууд нь их хөвчлэн одоо үнэгүй байдаг те. Эсвэл ингээд одоо яг наривчлан тийм одоо үзэсгэлэн эднэр гаргахад мэдээж тасалбартай одоо төлбөртэй зохион байгуулдаг. Гэхдээ одоо баг насандаа одоо өөрөө хайж яваад үзэж болохооргүй зүйлүүд ингээд нэг хэдэн доллар төлөөд үзэх боломж нь байна гэдэг чинь бол бас хүмүүст их нөлөөлж байгаа л да. Дээр нь зүгээр л одоо мэдээж хөгжим урлаг бол одоо хаасаагүй л байна. Одоо ялангуяа манай Мельбурн хот гэдэг нь нэг Австрали дундаа бол одоо нэг соёлынх нь төв болсон хот байдаг те. Тэгэхээр одоо зүгээр гудамжны урлагаас ахуулаад галерейнууд нь айгүй одоо бусад өөр хотуудтай харьцуулахад бол айгүй олон тооны галерейнууд ажилуулдаг, урлангууд ажилдаг. Тэгээ яг би нөгөө бас өөрөө энд ингээд идэвхтэй байдаг болохоор бас зүгээр ч ингээд нөгөө хүмүүсийг жоохон илүү татахыг одоо нөлөө болохыг хичээдэг ч юм уу да тий. Тэгэхээр одоо намайг дагаад одоо манай урлан дээр ирж танилцчихсэн ч хүмүүс зөндөө байгаа тий. Тэгээд тэд нарт чинь ингээд яг одоо дунд нь ингээд оролцоод явж байгаа хүн байна гэдэг чинь одоо нөгөө үүд хаалганд болж өгдөг тий. Тэгэхгүй бол ингээд бас яг танихгүй газар хэлэн мэдхгүй те соёлын мэдхгүй хүмүүс чинь ингээд бас яг хаана юу болоод байдгийг тэр чинь шууд олоход бас хэцүү л те. Сэргээрээ яг нэг чинь жуулч маягийн те зөв үзүүлэн юмнууд бол зөндөө л байгаа л да. Яг нэг мэдээж Монголтай харьцуулахад одоо тэр талаараа давуу талтай юмнууд бол байгаа л байна. Технологийн талаар бол одоо Чингисийн хэлдгээр нөө Азтай ойрхон болохоор чи манайхан ч мундаг юм байлээ юм даа. За манай хоёр өргөдөж нэвтрүүлэгт оролцож байгаа зочид маань тодорхой хэмжээнд өөрийнхөө хийж байгаа, ажиллаж байгаа салбартаа эннийхээ хүрээнд, ажлынхаа хүрээнд бас залуучуудад бас нэг хөгжлийн арай нэг өөр өнцгийг нээж өгөх гэж хичээж байгаа хүмүүс гэж хардаг л да. Тэгэхээр Монголдо ирэхгүйгээр хөгжүүлэх боломжтой юу? За би хэлэх юм уу? Хискоос эхлээд хариулт авъя. За тэгвэл би одоо тэгэл бололцоотой болохгүй л зүтгэж байна шүү дээ. Ууг нь бол амханда. Тэг яг миний зүгээр нэг хандлага болохоор ингээд зөвхөн одоо юу ч орон зайнаас гадуур бас ингээд мэрэгжлийн талаарсан те одоо би бол зөвхөн ингээд зураг зурдаг хөөн ингээд тэг би зургаал хий гээд суугаад байвал тэг урдландаа ингээд нэг гоё зураг зураад суусан хүн байхад бол уг нь амар л байна те. Одоо ер нь хөвчлэн зураач нарын нэг мэрэгжил амьдрал тийм л байна. Тэгээд би болохоор бас ингээд ялангуяа одоо интернет гэж зүйл те бидний үед гарч ирээд үүсээд одоо бид нар ч одоо интернетийн хамгийн эхний үеийн үйлчлэгч одоо нэг одоо хүмүүс байна шүү дээ те. Тэгэхээр тэрийг ашиглаад бас ингээд хүмүүст хүрч болт юм байна те. Ялангуяа монголчууд бол жишээ нь яг Facebook ашигладаг хэрэгэлдгээр одоо дэлхийд бараг номер 1 юм уу хаашаа тий. Айгуу улс даяараа л ер нь ингээ бэлэн байж яддаг сайхан. Тэнгүүч ингээ би одоо нэг юм хийгээл тавилаа доор нэг жоохон тайлбар хийчлээ тий. Би бараг монголооч нэг тайлбар бичих шаардлагагүй
болсон байлээ зүгээр. Ингээл тавихлаар нөгөөдөл ч өө ингээл шүүрч аваад ингээл шуурчдаг. Тэгэхээр одоо мэдээлэл одоо айгүй хурдан төгж байгаа тий. Тэгэхээр нөгөө талаас одоо нөгөө миний хийж байгаа бүтээл гэдэг чинь угаасаа нөгөө дүрслэх урлаг тий одоо болохоор ялангуяа интернет гэдэг зүйл чинь нөгөө нэг юм зураг ингээд харуулад ингээд тавьчихлаар дорхноо ингээд бас олон түмэнд хүрж болдог тийм давуу талтай. Тэгэхээр одоо тэрийг одоо би бол их одоо ашигладаг хүн л дээ тий одоо Instagram-аас ахуулаад Facebook ахуулаад тий. Тэгэхээр дагаад тэрүүгээр ч одоо зүгээр ингээд нэг зураг ингээд үзүүлээд явах нэг зүйл байна тий. Хажуугаар нь ингээд бас нөлөө үзүүлээд ингээд эерэг одоо тий нөлөө үзүүлэхий гэж би бас хичээж эхэлсэн л дээ. Одоо угаасаа тийм байгаа ч үгүй. Тэгэхээр яг нэг арай нэг жоохон бололцоотой болоо дээр ингээд нөгөө үзэгчдийн тий одоо ингээд тоон нэмэгдэх тусам ч одоо ашиглах ёстой одоо тийм одоо платформ тайз ч юм одоо тий гэж харж эхэлсэн л дээ. Тэгэхээр одоо зүгээр суужснаас дээр штэ. Тэгэхээр бас зайнаас ч гэсэн би энэ тал дээр ажиллаж байгаа шүү гэж ойлголоо. Ер нь бол таны бас тэгж ажиллаж байгаа гэдгийг бол мэднэ л дээ хөвгний ховч гэсэн. Хичээж байна. Зочин Шингисийн хувьд Яг манайх ч одоо жишээ нь эгүүлэн компани гэх технологийн компани одоо гэж бодоход бидний хувьд бол эндхийн салбарт одоо бүтээгдэхүүн гаргаж байна тийм ээ. Эндхийн зах зээл бүтээгдэхүүн гаргаж байгаа гэдэг чинь одоо дэлхийн хөгжил жишээ нь оролцож байна гэж хэлж удаа нэг талаар тийм үү. Технологи хөгжил. Тэгэхээр чинь манай девелоперууд Монголд байгаа байхгүй. Монголд байгаа хүмүүс эндхийн хөгжилд орж болоод байгаа юм чинь. Буцаад энд байгаа хүмүүс Монголын хөгжилд ороход ямар ч ядраа байхгүй гэдэг бол одоо жишээгээр бол тэгж харж болж байгаа. Одоо бидний ярьж байгаа би бол Хийског жишээ нь Австрал зураг зураад байдгийг мэднэ. Гэхдээ Хийског яг уран бүтээлүүдийг яг л гэртээ байгаа юм шиг л ингээд хараад явж идэв. Swipe хийгээл Микогийн ч гэсэн постнуудыг тийм ээ ингээд хараад явж байгаа. Тэгэхээр ер нь бол яг л миний хувьд бол сошиал идэвхтэй байдаг хүний хувьд бол яг мэдээллүүдээ бол хангалттай хэмжээнд онлайнаар авчиж болж байгаа юм чинь нэг одоо улс орны хөгжил мөгжил ярих заавал биечлэн байх албагүй тийм өөр боломж замууд гарч ирсэн байна л гэж харж байгаа. Тэгэлгүй аах уу. Яг зөв. Танай байгууллагын хувьд бол танай одоо компани хувьд бол хөрөнгө оруулалтаа илүү монголчуудаа эхлээд санал болгомоор байна гэжсэн тэр уриалга бол их таалагдсан. Баярлалаа. Сайхан хариултууд өгч байна. Таны хувьд хойч үеийн залуучуудаа яг юу үлдээхийг хүсэж байна? Зочин Чингис энэ асуултанд эхлээд хариулна уу гэж хүсэж байна. Наач өстө том асуулт байна. Хамгийн дөрөнд толгойд орж ирснээр шууд хэлчихье. Би ерөөсөө далаачтай нөгөө сэтгэлгээний далаач гэдэг юм аа аль болох сунгаж байгаа тэрийг л ингээд сунгаж улам сунгаж цаашаа дамжуулаарай. Одоо жишээ нь далаач гэдэг нэгдүгээр орон зай хувьд одоо жишээ нь Австралид байгаа хүн, Азид байгаа хүн, Австралид байгаа Америкт байгаа 3 хүнд ингээд уулж болдог гэсэн зэрэгцэн шүү дээ. Газар зүүн байрлалын хувьд ямар ч хамаагүй болцсон. Тэгэхээр ерөөсөө орон зай хувьд далаач гэдэг утгагүй болчихсон. Уучин бол одоо алс холын баян үлгийн амир гэж ярьдаг байсан бол утгагүй болчихсон. Тийм ээ. Яг энэтэй ижлээ цаг хугацааны хувьд бас нэлээд далаацаа шийдээрээ одоо энэ амьдарч байгаа өнөөдрийн энэ жилийн асуудал, энэ насны асуудал биш тийм ээ. 2000 жилийн түүхтэй одоо өмнөөс өмнө өвчсөн Монгол хүн дотор чи яваа шүү. Дахиад энэ цаашаа 2000 жил явах хэрэгтэй шүү. Ингэж юмнуудыг харнаа. Жохон попрод гэдэг үгүй юу? Иймэрхүү байдлаар юмыг жохон далаацтай ингэж хугацааны хувьд далаацтай хараад энийг ингэж киплээд явах юм бол бас их зүгээр юм байна гэж хэлмээр байгаа юм аа. За баярлалаа. Хийскогийн зөв. Ер нь Чингистэй бол санаа айгүй их нийлж байна. Тэ одоо явж одоо миний одоо хичээх зүйл бол одоо хөөхөм те одоо ямар нэг одоо залуучууд одоо ийм бүх юм чинь боломжтой 90 үе байна шүү гэдгийг одоо бас ойлгуулмаар байгаа байхгүй те одоо бидний өмнөх үе одоо ямар шухан нийгэм бид нар одоо 80-ад оны миний хүүхэд нас ямар байсан те одоо эднэрийн хүүхэд нас ямар байна гэдэг чи одоо айгүй том ингээд нөгөө нэг алхам ингээд явагдаж байна те тэгэхээр одоо нөгөө яг ингээ юм нь хөгжөөд байдаг хамгийн гол нь сэтгэлгээ те одоо нөгөө яг оюуны потенциал гэдэг зүйлээ одоо бид нар бас их дагаж ингэж бас эрчтэй хөгжүүлж ёстой юм аа те тэгэхээр одоо ялангуяа одоо урдлаг гэдэг зүйл чинь те яг нэг хүний сэтгэлгээнд сэтгэл зүйд эдгээр айгүй их нөлөөтэй зүйл байдаг те ер нь хөгжилд хүний хөгжилд те одоо нөгөө одоо явж одоо хүн болгонд нөгөө аз жаргалтай амьдрал гэл аз жаргалын төлөө ингээл зүтгээл гүрийгээл байдаг те гэдэг чинь явж одоо хугтуун юу юм бэ те аз жаргал гэдэг чинь юу юм бэ гэхээр одоо хувь хүнд ингээл өөрөө л те субжектив юм байна шүү дээ те гэхдээ л одоо
тэр үеийн ад жаргал бидний үеийн ад жаргал гэдэг чинь ингээд одоо бас айгүй юм боломжтой ингээд сунаад ингээд гараа ингээд өөрөө ингээд залхуурахгүй босоод ингээд хөөцөлтөд явуул тэр чинь бас бодиттой зүйл байна шүү тий. Тэгэхээр одоо мэдээж Монголын нөхцөлд бол бас хөгжүүлэх хэрэгтэй одоо бид нар бүгдээр ингээд нийлж зүтгэх хэрэгтэй зүйл айгүй олон байгаа тий. Тэгэхээр яг одоо өнөөгийн залуучуудыг харахад бол надад айгүй их сэтгэл одоо найдвар төрдөн шүү дээ. Одоо уулзаа жоох юм ярингууд чинь бүгдээрээ ойлгоцгүй харин тийм ээ тэгье гэд. Тэгээ айгүй мундаг тэгэхээр одоо нөгөө талаар одоо зүгээр жоохон ч гэсэн сэтгэлийн дэм ингээд хүмүүст өгөхөд тэр чин одоо маш эргээд ингээд нөгөө хуйларж явсараад их том шуурга болж болдсон шүү те бас тэгэхээр одоо биендээ ингээд би нэг их сайн дэмжиж байгаасаа гэж ерөнхийдөө боддیں۔ Тэ одоо хүмүүс тэгжил захид одоо хүчээ нэгтгэжээж тэ одоо би нэгэ ингэж одоо дэмжижээ цөөхүүлээ штэ бид нар чинь тэ. Тэгжээж юм хөгжих юм болоо да. За баярлалаа. Өнөөдрийн маань нэвтрүүлэгт Америкийн нэгдсэн улсын Иллинойс мужийн Чикаго хотоос Чингис зочин маань оролцож байна. Австралийн Мельбурнээс Хиско оролцож байна. Та хоёртаа маш их баярлалаа. Хамтдаа маань нэвтрүүлэгт оролцож байгаад. За гурал одоо хамтдаа нэг тоглоом тоглоё. За мэдээж маань нэвтрүүлэгт бол тоглоомны хэсэг ус зөндөө байдаг. Энэ удаад Spyfall гэж тоглоом тоглоно. За бүгдээ аппликейшн суулгасан байх ёстой. Spyfall одоо хулгай цагдаадаг бидний мэддгэр бол. За Spyfall ороод за би өөрөө нээсэн байгаа. ID нь FEQMH гэсэн ID байна. FEQMH. Бисаа буруу юлуу орчлоо. За join game F FEQMH. MH за. За тэгэхээр Хиско ороод ирсэн. Дөрмөө бол хэдүүлээс ойлгоцсон байгаа тийм. Би асуулт асуугаад явна. Биш би эхлээд хамгийн ихний асуултыг би асууя. Гэхдээ хинээс асуух уу гэдгээ би өөрөө сонгоно. Миний асуултанд хариулсан хүн маань дараагийн асуулт асуух хүнээс сонгоно. За ингээд 5 минутын хугацаа дуусахад гурлаа, саналаа, гараа өргөөд хин спай вэ гэдгийг олох ёстой. Спай мэдээж төөрөлдүүлж байгаа орчин болон тухайн өгөгдсөн нөгөө өөрийнхөө хийдэг ажлаа төхүүлж явах ёстой. Таамаглаж. За спай хэрвээ спай болсон хүн хаана байгаагаа эхлээд мэдэх юм бол шууд бидний энд байна уу гэдээ асууж болно. За эхэллээ. За одоо энэ чи яах вэ? За Одоо эн чинь нөгөө нэг локейшн болон role гараад ирж байгаа. За ойлголаа. Тий. За би эхний асуултыг зочин Хискоос асууя. Бид нэр дотор байна уу, гадна байна уу? Дотор. За. Баярлалаа. Одоо Хиско асуултаа асууна. За яг хөө ер нь бол дотор л юм байна. Голдуу. Миний зүгээс. За одоо Хиско асуултаа асууна. За Чингисээс асууя. Яг гадаа юу харагдаж байна? За мэдээж сазаартаж болохгүй гэдэг байгаа шүү дээ. За цаатлын хаана харагдаж байна? Жохон бөөрхөн хариулт өглөө. Мейкогоос асуусан тийм үү? болно хинээс ч юусэн болно. Тийм. Өнөөдөр эдэн цагт ажилдаа ирлээ. Би юу? Би түн баг хонж ажилласан шүү. За. Одоо тэгвэл би Хискогоос асууя. Хэдэн асуулт асуулт үлээ? Ер нь хугацаа дуусла. Одоо нэг цаг яваад байгаа. 5 минутын хугацаа дуусах үе тий. За бидний ер нь байгаа газар ямар өнгө зөнхөлж байна? Бидний байгаа газар руу за ер нь бол яг
байгаль юм да. Гэхдээ ер нь сул шороо ихтэй юм жаа шүү. За. Эндиви. За Хискогийн асуулт асуух хэлж. За тэгвэл шүү дээ те. За ер нь энэ Чингисээс асууя. За ер нь гадаа ер нь дуу чимээ юу байх юм? Гадаа бол дуу чимээ ста нэрэ эвгүй байна. Пис пас гээд эхэлж ирүүн байна. За. За одоо би Хискогоос уцаагаад асууж болно шүү дээ, Тий, болно. болно. Чи ажлын тусгай хувцас өмсөж байгаа үстэй. Өмсөж гэн. Аа, Ер нь бол За, Хиско хинээс асуух уу? за Микогоос асууя тэгвэл. За. Ер нь за юу асуумаар юм бэ? Асуудал өөрөө азаарч болохгүй шүү. Харин тийм байна. Энэ жоохон за ер нь багта хідүүлээ байх юм. Хинээс асууж байгаа. Микогоос. За, манай баг бол ер нь олон шүү. Нилээд олуулаа. Бага. Айхтар баг байгаа манай баг. За би таалаа. За, Болголоо. За би спай байсан. За одоо би тэгээд таагаа зөв таачих юм бол би ялна. Буруу таах юм бол таануудын хаана ирсний буруу таах юм бол би ялагдана тийм ээ. тэгнь. За, сонирхолтой. За сул шороотой байсан. Байгальтай гадаад тэгсэн юм нэг доктор мотор гэсэн хонсон гэж байгаа. Тэгэхээр энд надад энэ лист байдаг юм байна. Энийг 20-30-аад юм байна. Энэ дотроос би дэлхийн 2 дугаар дайны шуурган дунд гэсэн юм байна уу? Яа, за баяр хүргэе. Spy Jinx маань зөв илрүүллээ. Нөгөө Хиско юу гэсэн бэ? эрдэмтэн хүн чинь арай шинжлэх ухаанч хүн чинь өөр юм байна. Би бол одоо миний рол нь тогооч. аваад юм уу? Тийм дэлхийн 2 дугаар дайны тогооч гинэ. Тэгэхээр ч одоо нэг бол гадаа нэг бол дотор ч юм уу нэг бас л сонирхол. Тийм байна. Би ч сая дотроо Хиског Spy байна гэж таачаад яваад байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр манай Чингис зочин Чингис маань болохоор цаатлын хаан энтер гэдэг амар зөв хариуллаа эхний асуултан дээр. Тэглээ. Гэхдээ бас тэр сул шороо мороотой дуу муу гэд яаж мэдчихв? Төрөө тэр ингэсэн штэ төрөө бичтэй одоо байгальтай хэрнээ шороо бутарсан шороотой гэхэр чи эндээс гүйлгээ явангууд дайм байлдаа 2-3 юм ороод нүдэнд харагдангууд нь би чиний асуултанд пис пас гэж хариулсан чинь зөвдөө явчих шиг болсон. Тийм байна. Ер нь бол хоёр ч хариултаараа намайг өрхтцсэн байсан. Намайг өөрийнхөө талд бол авцсан биш. Би чинь 20-ын нацист байлаа л да. Тийм, тэгэхээр ч одоо хонж ажилласан л байлгүй. За тулж. За, маш их баярлалаа. Чикаго хотоос холбогдсон Чингис зочиндоо маш их баярлалаа. Таны бас цаашдын төлөвлөж байгаа ажил одоо бүх зорилгоудад амжилт хүсье их. Яг бизнес талдаа ажиллаж байгаа ажилч гэсэн ер нь Монголоо гэсэн залуучууд руу мэдээлэл түгээж байгаа контент хийж байгаа ажилч гэсэн илүү чухал хэрэгцээтэй салбарт ажиллаж байгаа маш чухал ажил хийж байгаа гэж ойлгож явдаг. Тэгээд бас таны Facebook постуудтай их ойрхон байдаг. Маш их баярлалаа. Таны цаашдын бүх ажил болгонд одоо зорилго болгонд амжилт хүсье. Баярлалаа Мика. Баярлалаа. Мундаг шүү Чингисээ. Thank you. Банк мэдээллээр хангаад нүд нээж идэв ш тантаа. Өөр тий энэ одоо юу вэ? Хаанаас юу болж байгаа гэл. Тэгээд нэг сайхан цаг ирээд их орондоо ирсэн үед нь бас уулзаж сайхан яриад илгэж суух боломж олдно хаа гэж найдаж байна. Тэглгүй яг уу Хискотой тэгж байгаа таарчдаг юм чинь тэгээ яг уруулаад бас санаандгүй яг таарах байлгүй Монгол. Гоё нэвтрүүлэг одоо энэ айгуу гоё нэвтрүүлэг би маань энэ байгаа залуучууд бас үздэг юм байлаа. Бас эндээс Монгол гарч байгаа контентууд энэ байгаа залуучууд алин гайгүй байна гэхээр танаа нэвтрүүлэг бол бас миний хувьд бас их олон залуучуудаас позитив одоо ревю эндээс аман байдлаар авсан гоё нэвтрүүлэг явж байгаа. Open тэгээд чиний стайл дээр яг таалагддаг. Энэ нэвтрүүлэгт бас ингэж орж байгаа миний хувьд бол бас үнэхээр одоо сайхан байна. Тэгээд та нарт бас яг энэ чигээрээ цаашаа гоё яваараа хэдүүлээд ингээд цаашаа явцгаагаад
одоо ёстой байх шүү. За маш их баярлалаа. Хэсэг хугацааны дараа нэвтрүүлэг маань зочин Хиското үргэлжлэх болно. Нэвтрүүлгийн хамгийн анхны онлайн дугаар үргэлжилж байна үзэгчдээ бүгдэнд нь шинэ оны мэндийг дахин хүргэе. 3 өөр твээс бид өнөөдөр нэвтрүүлгээ бэлтгэж хүргэж байгаа. Нэвтрүүлэгт эргээ тавтан морил. За баярлалаа. За. Тана аав зурдаг байсан гэсэн тий? Тий, ер нь бол тийм шүү. Тий. Тэгэхээр зургийн суурь бүр тэндээс эхлэлтэй хүүхэд байхаасаа. За ер нь тэгж хэлж болно. Одоо багта за яг манай аав бол одоо нөө дүрслэгийн дунд сургууль гэж байхад нь одоо тэр нь одоо 9 дугаар анги л юм л да одоо яг сурж исэн. Тэгээд одоо уран зураг одоо усан буд гэднээр айгу нэлээд даган зурдаг байсан. Дээр нь баримлын ангид уг нь яг сурч исэн байл. Тэгээд яасан ч нөгөө яг хүүтэн юм нөгөө тэр баримл одоо шавраасаа жоохон харшил маршил хөдлөөд тэгээд ангиас болсон гэд ярьдаг байсан сандаа. Гэтэ яг тэрийг төгсөөд ерөнхийдөө нөгөө архитектурч мэрэгжил хөөгөөд их сургуульд явсан. Тэгээд яг тэгэл тэр үеийнх нь нөгөө нэг хамт сурж исэн одоо ангийнхан залуучууд эднэр гээд одоо бараг энэ манай одоо ерөнхийлөгчд нар чинь нэг анги байсан юм шүү. За. Тий. Тэгээд одоо би яг нэг 10 төгсөөд бас яг урлагаар нэг явах уу гэж хөөцөлтгүйгээд яг бодож яхад намайг дагуулад яг дүрслэгтэр очоод би нөгөө нэг зургийн дэвтэр бас барьцсан. Тэгээд яасан ангиар ороод дандаа л найз нар нь байна гэл яг уг нь намайг өөж асуудалгүй зурд юм байна болох юм байна гэд тэгжсэн. Тэгээд яг би өөрөө болохоор бас яг урлагаар Монголд явах гээд нэг бодож үзээ. Тэгээд бас л яг гадагшаа гарч иж нэг арай нэг явахаар юм да. Тэрнээс яг манай монголч ялангуяа ч одоо би одоо 97 онд төгсөжсэн гэхээр яг л чанга байсан үе л дээ. Ээж авч гисэн бас жоохон дурамчхан байсан яг үнэндээ бол. За мэдээж зураач хүн маань нэвтрүүлэгт оролцож байгаа. Тэг хамгийн эхлээд хоёлоо Painters Challenge гэдэг хэсгийг үзэгчдэд зориулж хүргэе. Сүүлийн үеэс TikTok дээр нэлээд тренд болоод байгаа тийм. За харин тийм баг шиг байна те. Би одоо TikTok бас сайн дагдгүй. Гэхдээ ерөнхийдөө гадарлаад байна те. За асуулт. Хамгийн анхны зураг. Би юу гэж бодсон одоо нэг яг анхны зураг мураг гэхээр одоо бас ингээд нөгөө яах одоо мэдээж яг бүр цэцэрлэг юм яваа байх. Одоо яг тэгтээ ингээд нөгөө Монголоос яваад бас удаж модцсон тэр үеийн зураг дэвтэрнүүд хаашаа орсоо одоо бүү мэд. Гэтэ би бодлоо л яг ингээд нөгөө анх зарагдсан те одоо хүн хөдөлтөж аваад одоо урлаг гэж үнэлээд авсан гэдэг утгаараа одоо миний хамгийн анхны яг ингээд зарсан зураг нэг ийм зураг байдیں۔ Энэ бол нөгөө яг л 90-ад оны сүүлээс нөгөө харанхуй дундаас ингэж гарч ирсэн миний метал рок үеийн одоо тэг хүнд үеийн одоо уран бүтээлийг ийм зураг байдیں۔ Тэгээд энийг анх одоо яг доор нь ингээд харуул 2001 он гэж бичсэн байгаа. Тэгээд энийг зөвхөн тосон бадлаар зурж ялаа. A4-ийн хэмжээтэй цаасан дээр. Тэгээд нэг үзэсгэлэнд оролцоод яг нэг тийм метал одоо тийм одоо готик тийм юу эднэрт ороод за манай охин ороод таглаа. За гээс орж ирээ гэж. Болгүй яг зүгээр. Манай Тэнзэн гэдэг охин. Тэгээ Мико гэдэг охин. Төрөн хилээцээ. За баганд багаад ороод ирлээ. За. Ийм хоёр зурцтай. Шинэ жилийн минь төргий. За баярлалаа гэрээ хоёр. За. Окей. За та хоёр доошоо аав нь одоо удахгүй. Тэр явчихваа. За өсөн манай мэдээж онлайн надаа гэр хэрэгсээ оролцож байгаа нэвтрүүлэг учраас тийм асуудал байж таараа. Тий. За манай үлдгээр наваа эсвэртэй шүү тийм. Хоёр жоохон чимээгүй тоглоорой заа юу. За баярлалаа.
Цэлтаа жоохон 8-аац штэ ба тэгвэл ингэ шүү бид нар гээд. Тэгин. Тэгээд энэ нэг тийм үзэсгэлэнд оролцоод нэг хүн хөдөлтөж аваа. Би үнээч мэдэхгүй тэгээд хэдийг өгөх гэсэн өөдөөс $1000 гэж хэлсэн. Тэгээд би одоо баг нүд дээр гаргаалаа. Тэгээд 2001 онд энэ чинь хэдэн он зарсан? 2002 он зарагдсан зураг юм байна. Тэгэхээр одоо баг анхны уран бүтээл гэдэг утгаараа энэ зураг гэж хайж оллоо. За, $1000 хэлэх үгүй бол зарсан шүү дээ. Тэг ер нь бол анх удаага л баг тийм энд ирээд одоо үзэсгэлэн Сидней хотод үзэсгэлэнд оролцоод зарж ирсэн гэдэг их дурсгалтай зураг юм да. Хамгийн жижиг зураг. За энэ дөнгөж саяхан зурсан зураг байна одоо би одоо яг сайхан карантинд сууж явахдаа Мельбурнд нөө. Тэгээ манай энд байдаг нэг хідэн Австралид одоо нөгөө галерейгийнхан ийм нэг үзэсгэлэн зохион байгуулсан. Тэгээд ийм шүдэнцний хайрцагнууд дээр одоо ийм цулгаа ийм одоо цаастай одоо энтхийн шүдэнц зөхгүй тий. Уран бүтээлчд явуулаад тэгээд дээр нь дуртай зураг зураад эргүүлээд шуудангаар явуулаад тэгээд нэг үзэсгэлэн гаргасан нэг тийм юмд энийг хийгээд тэгээд би дээр ингээд нөгөө монголоор бас юм биччихвэл сонирхолтой юм уу гэж бодоод тэгээд одоо энэ шүдэнцний хайрцаг гэж одоо иймэрхүү хэмжээний юм байна шүү дээ одоо нэг за нэг 30 мм ч юм уу те одоо 3 см өндөрлөл гэж тооцоолно. Тэгээд энэ бас тэнд одоо зарагдсан л гэсэн. Одоо яг хин авсан бөөмөд одоо юм монголоор ингээ үнэн үхэл хайр майр гэдэг амар хүнд юм бичсэн уран бүтээл нэг хүн авцсан сууж Австрали хүн авцсан сууж ах шиг байна. За. Хамгийн жижиг нь тэгвэл 3-3-ийн хавцаатай квадрат дээр зурсан байна тий. За нэг тэр хавцаал юм да одоо 3-ыг харьцах нь 2 см л гэх юм уу да нэг тэр. За тэгвэл хамгийн том зураг. За хамгийн том одоо өндрөөрөө одоо энэ хараа 30 м. 30 м илүү одоо ийм энтэхээр бол сайло гэж ярьдаг те. Одоо үр тариа одоо буудаа эднэр хураадаг одоо том зойрнууд байна. Тэгээ энэ болохоор нөгөө дотроо ургацын үеэр ингээд хураагаад дүүргээд тэгээд одоо жилийн турш ингээд нөгөө худалдаад нөгөө нэг том ачааны машинууд ч юм уу те дээрүүдээ одоо галт тэргээд нэр ирээд ингээд ачаад явдаг. Тэ одоо том хот моторууд руу түгээдэг байсан. Нэг тийм барилгууд одоо сүүлийн үед энд бол их зурдаг болж байгаа. Тэгээд энэ тэр дундаас яг би одоо яг өнөөдрийн байдлаар 4-ийг зурцсан байна яг ийм байгууллагууд одоо барилгууд. Энэ нодлон зурсан одоо өмнөд Австралийн Карунда гэдэг хотод зурсан ийм зураг байна. Тэгээд энэ баг хамгийн томдоо орно. Гол нь одоо ингээд яг тэр нэг одоо дунд нь нэг хідэн хэсэг байгаа. Дахиад нэг зураг байгаа. Тэр нь нөгөө талаас нь харуулж байгаа нэг бас зураг байгаа. Тэр бүргэд. Ерөнхийдөө яг тэр цулгаан хэсэг дээр нь орой шөндөө юу гартай. Яг биш нөгөөх нь өнгөрчтэй. Энэ байна. Одоо энэ нөгөө талаасаа яг ингэж харагддаг. Яг тэр нэг цулгаан хэсэг дээр нь болохоор орой шөндөө юм нэг прожектороор ингээд зураг бас гэрэлтүүлж тусгаж гаргадаг. Тэгэхээр тэр бол дэлгэцийн хэсэг юм биш үү? Тий. Нэг тэрүүгээр тэгээд одоо яг наатлын одоо энэ харагдж байгаа бүргэдүүд байна шүү дээ тий. Хамгийн дээдлийнх нь одоо бараг 35 бараг 40 м төгсөн байх уу. Одоо нэлээд дэшегээ сунжээж зурж ирсэн. Тэгээд бүр тэгээд тэр дээр байж хахлаар ингээд нөгөө доор байгаа нөгөө өргөдөг машины чи мотор доторны дуунч сонсогдохоо болчт юм билээ гээ. Яа. Хараа өөрөө өдөрдөл тий. Тий өөрөө бүх юм өдөрдөл тий. Энэ бас хамгийн удаан зурсан зурагтаа орд юм байна тий. Яг уу энэ яг уу ер нь удаан зурсан. Гэхдээ бас нэг өөр нэг түрүү нэг зураг байгаа. Арай өөр яг юм сайлоны зураг. Биш энэ. Дахиад биш байна. Дахиад өөр нэг юм нэг тал нутаг бас нэг хоньмонтой зураг байгаа. Дахиад нэг солилтоо зураг. Түрүү нэг харагдаад өнгөрсөндөө урд нэг хоёр жоох хүүхэд гүйцсэн зураг байгаа. Энэ энэ болохоор бас яг өөр нэг юун зурсан юм сайл болон та. Тэгэхээр энэ түрүүнийхээ бодоход хэмжээ нь арай бага байгааз
Тийм байна. Дөрвийг дагнсан зураг. Тэгсэрнээ энийг зурх гэж би баг сар хагас одоо 6-7 хоног ажилласан. Тэгээ гол нь нөгөө ажиллагаа нь яг одоо цаана явж байгаа тэр улс эднэр одоо байгалийн ингээд нэг задлах гээд яг нэлээд нөгөө жоохон зовсон л доо. Тэгээд чинь бүгдээрээ ийм нөгөө цилиндр хэлбэртэй юм болохоор одоо яг ингээд эргүүлээ тойруулаад харуулсан чинь бас ингээд дагаад ингээд нөгөө энэ нь бол зөвхөн нэг өнцгөөс харж штэ ингээд арай жоох өөр өнцгөөс харахаар ингээд газар нь ингээд бас ингээд дагаад өөрчлөгдөөд тэсэрний хоорондоо ингээд холбоотой чигээрээ байгаад байдаг нэг тийм зураг зурсан. Тэгээд ажиллагаа нь илүү их орсон юм байна тий. Тэгээ олон За тэгвэл олон өнгө орохлоор тэгээ ажиллагаа нь өшөө удаагаад байдаг. Тийм байна л та. хамгийн тэгвэл хурдан зурсан зургийг харъя. Хамгийн хурдан. Тийм. Бараг энэ би ярин хайж байгаад энийг олсон. Одоо энэ манай Давашка гэд одоо зурдаг Мошу гэдэг бас хочтой ийм нэг залуу би. Энэ болохоор тэр нөгөө бид нар Nomad.ink гэдэг нөгөө хотод зохион байгуулдаг байсан тийм граффити гудамжны урлагийн одоо фестивалийн хүрээнд нэг би айгу хоцорж очоод манайхан бүгдээрээ бодог модгаа хуваагаад авцсан. Ханнуудаа бүгдээрээ эзлээд авцсан ингээ бараг 20-30 удаач байна уу мэдэхгүй. Айгу олоодаа ингээд энэ усан дадлан одоо туудлын дадлан ингээ дагаад бүгдээрээ зурж байсан. Тэгээ би нэлээд сүүлд очоод тэгээд нэг яг одоо олдсон өнгнүүд нь яг энэ одоо энэ цэнхэр өнгөтэй нэг бодог болсон. Яхаа өнгөтэй нэг бодог болсон. Тэгээд нэг жоохон бор саарл өнгөтэй тэр бодог болсон. Тэнгүүд нь за юу зурх уу гэсэн яг Давашка хажууд бас хоцорцсон очсон зурж ирсэн. Тэгээд гар утсаараа зургийг ингэж дараад тэгээд зурж ирсэн. Яг энэ гацар дээр нь байгаа цагаан нь болохоор ийм шархны лент хатиг гараад дээр ийм лент наацсан байсан. Тэгээд энийг нөгөөдөл чинь тэгээ гол нь би чинь давхар бас хүмүүст орчуулга хийж явна. Тэгээд нөгөөд нь зураа дуусчлаа. Одоо тийшээгээ дараагийн үйл ажиллагаа руу явах гээд байна гэд би миний одоо худлаач гэж магадгүй. Гэхдээ би бараг нэг 30 минутанд дамжуулаад зурж ирсэн санагдаад байгаа энийг. За зүгээр л бараг машинцсан гэж зогсоод байгаа. За тэгвэл Хискогийн хамгийн дуртай зураг нь тий энэ болохоор яг нөгөө манай Мельбурн зурц одоо хүн манайхан амтахгүй л ах л та нэг нөгөө улаан юм бүсгүй зурсан байдیں۔ Тэгээд яагаад одоо дуртай вэ гэхээр яг одоо Монгол сэдвтэй өөрийн гэсэн оригинал дизайна энэ ч одоо нийтдээ баг юм 4-5 давхар том барилга дээр зурах боломж одоо анх гарч ирж би зурж исэн гэдгээр их дуртай байд юм л да. Тэгээд яг одоо миний хэлдэг нөгөө хан болгон эзэнтэй. Тэгээ эзэн болгон ингээд дуртай юм ингээд зураг хүн айгу ховор тий. Ялангуяа энэ том байш. Энэ болохоор их сургуулийн байш юм гэсэн. Тэгээд яг энэ нөгөө тэмцээний хүрээнд би ингээд зурагных нь нэг дизайныг нь урьдчилж гаргаж явуулаад тэгээд тэд нар шалгаруулад зурсан болохоор яг юм нэг гоё боломж нь гараад тэгээд би цаана одоо угаасаа байгаа барилгын тэр нэг архитектур эднэрийг нь ашиглаад ингээд алтан тийм будгаар ингэж бас одоо арт нь оруулж зурж исэн. Одоо бол тэр алтмалтан жоохон ингээд гандаад арай өөр болцсон л та. Гэхдээ энэ бол яг одоо хүртэл байгаа юу тийм зураг? Одоо л байгаа. Тий. Яг юу одоо нэг Google Maps-аар баг ингээд бичээд Хискогээ хайвал яг энэ хаана байгаа ч гараад иртээ. Тэглэх баг. Энэ одоо монголчууд бол яг Монгол уран бүтээлд Австралид ингээд годамжинд ийм том хэмжээний уран бүтээлүүд төрж эхэллээ гэдэг мэдээг бол их олон хүн энэ зургаар анх олж мэдсэн байх гэж боддог. Тий. За баярлалаа. Painters Challenge Хискогийн хувьд одоо энэ их зургийг зурдаг хүний хувьд бол бас за хамгийн сүүлийн энэ яг бас нөө яг анх зарсан нөө тосон будгаар зурсан зураг юм байна. Энэ би баг 3 онд дөнгөж их сургуульд байхдаа зурж байсан зураг байна. Одоо сюрреализм гэдэг урсгалыг их судалж исэн л юм байна да. За баярлалаа. За Түрүүний тэр Silent-д зурчихсан бүр нэг хамгийн ихний зургнуудын нэг бид тэр өндөр дээр нэг 40 метрийн өндөр дээр гэнэ нэг бүрдийн зураг байсан шүү дээ. Хискагаас асууж байгаа шүү. Тэгээд чи хэлжсэн шүү дээ тэр доор байгаа машины мотор зурглахаас чи тэр дээр
өөр одоо бараг л тэнгэрч ах өөрөө тэгээд тийм нэг сонин газар тэр том хаан дээр хаанч биш нэг бүрэн кемэндээ шууд зураад тэнгэр дээр бенч юу сонсохгүй юм. Тэр үед филинг ямар байд юу бод уран бүтээлч юм. Тэгэл яг ер нь бол жоох айц хүчтэй байдаг шүү дээ. Тэгтээ яг уу бас ер нь их гоё мэдрэмж л дээ. Одоо яг одоо юу ч гэдэг те ингээд тэр дээр байна гэдэг чинь нэг одоо нам гүм те тэгээд ингээд эргэн тойрноо тэр өндрөөс ингээд харна гэдэг чинь бас ингээд одоо дрон-роноос ингээд харж байгаа тал ялгаагүй өнцөг байгаа шүү дээ. Тэгэхээр сонирхолтой л да. Нөгөө талаасаа ингээд нэг жоохон салхи гарангуйч ингээд хамаг юм ингээд санаж гнаад. Тэгэл зургана гэлс ингээд зурчих гээл те ингээд бүр ингээд жоохон салганангууд нь би өөрөө ирэхгүй хүн чинь ингээд доошоо сууд юм байлээ. Тэр ийм твшин дотор л байгаа шүү дээ ингээд хөөй. Тэг нэг тиймэрхүү те яг ингээд би бол зураг зурхтаа байнга нэг хөгжим тавьдаг те. Тэгээд тэр дээр ялангуяа ингээд хөгжим сонсоод ингээд тингээ зогсож яах гэдэг чинь бас л сонир мэдрэмж л те. Годамчны зургийн урсгалууд ер нь ямар төрөл хуваагддаг вэ? За, ер нь сүүлийн үед ер нь хуваагдалах шиг байна. Ер нь яг хөө ингээд гарал үүслийн ярил явж одоо граффити гэдэг зүйлээс одоо өнөөгийн орчин үеийн урлаг нь үүссэн гэж хэлж болно. Гэхдээ одоо бүр нөгөө хадны зураг ба шүү дээ. Тэр чинь явж одоо анхны граффити явж байгаа юм л да. Бараг одоо граффити гэдэг зүгээр нэг дүрслэх урлагийн одоо суурь одоо гэл тэнд явж штэ одоо амтны одоо арьсан дээр зурдаг ч юм уу тэгмээ мэдээж хамгийн ихлээл нөгөө хадан дээр зурсан юм байна. Тэгээд дотор одоо ингээд хоёр төрлийн зураг байна. Нэг нь хараа ингээд одоо бух мох те ан хийж байгаа зураг мөр байдаг штэ те. Тэгэнгүүт ингээд за би ингэж харж जैन те ийм амтныг харлаа нэг зурлаа гэдэг одоо тийм одоо дүрслэх урлагийн хэлбэр байна. Нөгөөх нь болохоор ингээд гарын хээ ингэж яагаад ингээд амандаа будагтай те юм одоо будаг хийж байгаа ингээд пүү гэдэг ингээд төрөгцсөн те нөгөө цолтуур хийцэн бас тийм урлаг байна. Тэгэхээр одоо тэр нь болохоор би энд байлаа гэдэг одоо ул мөрөө үлдээж гин гэдэг одоо баримт үлдээж гин гэдэг утгаараа те. Тэгэхээр тэр нь одоо явж одоо дүрслэх урлагийн хувьд болохоор одоо яг нөгөө figurative урлаг гэж ярьдаг. Яг одоо дүрслэх урлаг те. Тэнгүүд нөгөөх нь болохоор нөгөө яг утга санааны одоо conceptual те abstract урлагийн их үүсвэр гэх юм одоо те. Одоо би энд байна, уран бүтээлч хүний гар нь энд байлаа гэдэг утгаараа. Тэгэхээр яг тэрнээс үүсэлтэй гэж ерөнхийдөө тайлбарлаж болно. Яг нөгөө талаас нь бол зүгээр юу юм бол та одоо яг л 60-аад он 70-аад оноос яг одоо тэрнээс дараа нь яг одоо граффити гэдэг үгнийх нь утгыг нь бас ярих хэрэгтэй ч юм уу те. Эртний Ромын үеийн л одоо граффито гэдэг нь одоо сараачих гэдэг үг гэж одоо үндсэнтэй. Тэгэхээр нэг Ромын одоо нэг эзэн хаанууд ингээд одоо засгийн газраас ингээд шийдвэр мэдрэг гаргахаар нь иргэдэн дургуутсан шүү дээ. Тэрийг ингээд ёгтлоод одоо улс төрчдөө ингээд ёгтолж могтлоод шүлэг мүлэг ингээд биччихдэг те. Гэхдээ нууцаар шүү дээ. Баригдуул тэр чинь шийтгүүлнэ шүү дээ. Тэрийг ингээд нууцаар ингээд үзүүртэй хадаасаар ч юм уу те чулуугаар ингээд биччихдэг байсныг нь граффити гэж ерөнхийдөө нэрлэдэг. Тийм одоо үндэстэй сүртэй. Тэр нь явсаар гад яг сүүлийн үед дараа нь ингээд одоо панк манк урсгалынхан ерөнхийдөө нөгөө яг 60-аад оны сүүл юм уу те одоо нөгөө хиппичүүд ч гэсэн те ингээд гадаа гудамжинд одоо урлаг гэдэг зүйл чинь ингээд яванда модернизм эднэраа ингээд дагаад бас задраад ирнэ шүү дээ те. Тэнгүүд чинь ингээд гадаа гудамжинд ч гэсэн хүмүүс гинт ингээд шүлэг мүлэг бичдэг болсон те. Одоо энд Мельбурний хувьд яг нэг 70-аад оны сүүлээр бичсэн нэг тийм одоо classic graffiti гэж нэг жишээ нэдэг баг. Тэр л ингээд нөгөө no stopping гэдэг одоо тийм тэмдэг байдаг байхгүй. Одоо нөгөө машин зогсохыг хориглосон тэмдэг байна шүү дээ. Тэрэн дээр ингээд no stopping гэтнийхэн доор нь only dancing гэж бичсэн. Зөвхөн бүжиглж болно гэж бичсэн. Тэр зогсож болохгүй бүжиглж болно гэсэн одоо утгыг ингээ өөрчилсөн те. Нэг гэдэг чи яг нэг одоо classic graffiti байгаа байхгүй те. Тэр нь одоо явсаар хагаад одоо дараад нь яг одоо бидний мэд хипхоп урлаг гэдэгтэй холбогдтой болоод те. Нью-Йоркийнхэн тэр чинь гэж үлгэж аваад
ингээд богоон дээр зурдаг болоо одоо интернет байхгүй үед чинь богоон дээр зурчихлаа богоон ингээ хот тойрдог тий. Тэгэнгүүт ингээ олон хүнд харагддаг. Тэгээ нөгөө зурдаг хүмүүс нь өөрсдөө ингээд баг зурчаад ингээ богооны буудал дээр ингээ зургийг авахаа хүлээж маргааш нь тий ингээ сууж байгаа зургийг авдаг тий. Тэгээд тэрнээс үүдээд ерөнхийдөө айгүй олон бас яг одоо бидний өнөөгийн мэдэх тэр урсгал гарч ирж байгаа юм л да. Тэгэнгүүт зөвхөн богоон биш ингээд хан дээр зурдаг одоо хэсэг нь илүү хөгжөөд одоо crew гэж байгуулж байгаа хүмүүс те одоо хоорондоо нэгдээд хүчээ нэгтгээ те одоо найз нараараа те бүлэгэн болж штэ. Тэд нар ингээд хоорондоо нийлээд цагаа ингээд зарцуулаад том хан дээр зурсныгаа тэр нь одоо одоогийн яг street art гэдэг зүйлийг чинь одоо их үүсвэр нь одоо 70-аад оны үеэр ингээд гарч ирж эхэлж байгаа байхгүй те ингээд доороо ингээд үг үсгнүүд нь явна те граффити нь явна дээрээ ингээд дүр зургнууд нь явна те тэгэнгүүт тэр нь одоо ингээд яваад тэгэл одоо баг 80-аад оны үед ч одоо нөө Keith Haring гэж нэг залуу байна те одоо юм айгу алтартай Madonna задуунатай найз байсан Basquiat гэж залуу байна те дандаа тийм граффитинаас гаралтай залуучууд ингээд галерей руу бас орж ирээд те бас яг гудамжны урлаг гэдгийн их усрыг тавьсан гэж хардیں۔ Тэгээд дараад мэдээд нөө Banksy ороод ирж шүү дээ. Banksy байна, Obey гэдэг нөө Shepard Fairey гэдэг одоо Америк залуу байна те. Тэд нар ингээд одоо шин давлгаа гаргаж ирээд тэгээд одоо миний одоо яг ингээ харьяалагдж байгаа гудамжны урлаг гэдгийн их үүсвэр нь одоо тэндээс тавигдсан гэх юм одоо те. Гэхдээ одоо арайч би нэг юм нэмэлт хэлчихье. Sorry. Яг хийсгагийн ингээд нэмэлт хэлэнгөт ингэ санаанд орж байгаа. Яг ингээд өөрийнх нь найдварлаж байгаа ихний ороомоос гаралтай ингээд дандаа хотын гудамжны гэж явж ясна яг хийсгад ирэнгүүт тэрийг нь гудамжнаас нь гаргаад гүдээ авчихсан тий. Гудамжны би ч болгочихсон бүр тэр сайдоны арт болгочихсон явж байгаа шинэ дурдлыг үүгээр ихтүүлж байна. Яг баярлалаа. Гэхдээ зөвхөн би бишээ ч одоо гудамжны тий яг яваад одоо сүүлийн үед бол ялангуяа зөвхөн гудамжны урлаг нь одоо гудамжны урлаг гэж тэр дондор одоо нэг юм цолтур молтур бас хийдэг те тэр одоо тусдаа нэг урлаг явж байна. Дээр нь яг граффити мэдээж бол өнөө хүртэл сайн явж л байгаа те. А дээр нь одоо ерөнхий хандлага болохоор нэг юм жинхэнэ нэг том одоо mural гэж ярьж байна. Яг цэвэр ханны урлаг гэдэг одоо юу орж ийн л да. Тэгтээ тэрийг ч гэсэн бас ингээ бодоод байхад яг л нөгөө бидний багд байхад коммунизмын үед чинь дандаа юм том ханны зургууд байдаг байсан шүү дээ. Одоо л зарим нэг байж л байгаа шүү дээ. Ингээ нөгөө капитализмыг алгасч иднэр гэл нөгөө мортогоо өсөрж байгаа зураг одоо нөгөө номын сангийн хажууд байна те. Дээр нь одоо нөгөө ээж рүүгээ ингээд гүйж байгаа нэг бөксөө гаргацаж хүүхэд ингээд те. Ээж нь ингээд хувинтаа устаа явж байгаад гэдэг чинь одоо миний хувьд болохоор яг тэрийг ингээд бас харж өссөн нөлөө байдаг гэж боддог байхгүй юу. Эний чинь ингээ томоор бас зурж болдсон байх шүү гэдэг те. Тэр нь одоо би яг 120 мянгад одоо имэйл дээр өсөж хахад одоо тэнд байдаг яг нөгөө хэдгээр $50 сургуулж байлуу те. Ингээд гадаанаа энэ олимпийн цагиргуудтай ингээд нэг хоёр гимнастикчин ч гэдэг нэг тийм том зураг бас байдаг л байсан те. Тэр чинь өдөр болгон л хардаг байсан те. Түрүүн таны ярианд Banksy гэж бас дурддагтлаа тийм. Banksy бол илүү одоо улс төрийн асуудлуудыг хөндөж зурдаг. Ер нь таны одоо яг урсгал аль чиглэл рүү ордог вэ? Сюрреалистик бүтээлүүд талдаа харагддаг. За тэгээ заримдаа бас улс төрийг хүндсэн зургууд ч гэсэн харагддаг. Тий, үгүй яг хөө тэгээд миний хандлага болохоор бас яг өөрийгөө ингээд байнга сорж те одоо мэдлэгээ жоохон ингэж явуулж яхахыг хичээдэг те. Нөгөө талаас ингээд бас нэг зүйлээ удаан хийхээр ингээд уйдаад байдаг бас талтай нэг тийм нөхөр байна л да. Мэдээж яг улс төрийн сэдвлүү бол хаяа орно. Тэгээд зүгээр одоо уран бүтээлч хүн гэдэг чинь миний зүгээс харахаар аль болох шин юм ирж одоо хайгуул тэ одоо судалж одоо бас явуул тэ одоо дэвшилттэй байх хэрэгтэй. Тэрнээс би одоо яг нэг арга барилаа олчлоо, нэг сэдвээ бариад авлаа. Тэг ингээд суудаг одоо зөндөө олон зураач нар байна. Одоо би яг мэрэгжлийн карьер нь яг тийм болсон те. Ингээд хараад энэ нөгөө тэрний зураг байна гэж мэддэг болсон те. Би болохоор яг нэг яагаад ч яг тэр тийм уран бүтээлч бас биш юм байлээ. Тэгээ ингээд нэг би бол өөрийгөө ингэж хардаг ингээд одоо спираль маягийн те ингээд тойргоор ингэж явдаг те. Ингээд абстракт маягийн зураг мураг одоо ингээд зурлаа гэж бодъё те. Тэнгүүд ингээд тэрнээсээ уйдаад одоо реалист зураг одоо
одоо дүр төрх зураал эхлэн шүү дээ. Тэрнээсээ үүдэл граффити болоод явна те. Тэнгүүд ингээд бүр ингээд томор зураад зурангууд ч бас ингээд зүгээр ингээд суугаад гэртээ суумаар ингээд зурж ямаар санагдан те. Тэнгүүд нь тэгээд яг тэрийгэ хий те. Тэнгүүд ингээд бас боддог шунхтай байнга зуралдах чинь бас компьютер дээр зөвхөн ингээд одоо юм iPad-н дээр ингээд хараа ингээд сууж яах гэдэг чинь бас нэг өөр тийм одоо зургийн нэг хэрэгсэл байгаад байна те. Тэнгүүд ингээд явсараа дахиад нөгөө абстракт руугаа ороод ингээд тэгээ явчихдаг. Ер нь яг юу хүсэж чинь тэрийгээ дагаад явдаг юм шүү дээ. Тий одоо гол нь урдлаг гэдэг зүйл чинь одоо бас ингээд их төлөвлөөд те урьдчилаад ингээд ийм их юм бол ингэнэ гэсэн одоо тийм арга барил одоо бас яг бариад ахын одоо байдгүй нэг хэцүү талтай. Тэгэхээр яг одоо тухайн үед юу болж байна, одоо юу бодогдож байна, юу мэдрэгдэж байна, тэрийгээ их ингэж одоо дагаж явдаг. Тийм зүйл болохоор ингээд жоохон хувирамтгай те. Тэгэхэд зүгээр миний зүгээс болохоор яг юу ч болсон, юу ч одоо санагдсан, санаа орж ирсэн тэрэнд ингээ бэлэн байх хэрэгтэй те. Тэнгүүд за тийм гарч ирлээ. Тэнгүүд нь пад дайраал ордог. Тэгээ нөгөө халуун дээр нь гэдэг шиг те. Шууд хийх л чухал гэж бод. Ааха. Мэдрэмж төрүүд шууд. Тэгвэл нөгөөдгөө мартчихын заримдаа. Тэгээ заримдаа болохоор яг ингээд хитрхи удаан ингээд нэг санаан дээрээ сууж байгаа дараад нь ингээд хийхлээр одоо миний тэр одоо бодол санаандаа ингээд хандлага нь өөр болцсон байдаг ч юм уу те. Би ингээд шал өөрийн бодоо явцаа өөр мэдрээ явчихдаг ч юм уу те. Таны ер нь өөрийнхөө үндсэн ажлынхаа хажуугаар их олон одоо сайн дурын ажил хийдэг, одоо сайн дураараа зурдаг, за залуучуудыг дагуулад явдаг, тэднэрт зааж сургадаг. Монголд ирсэн үед бол тиймэрхүү ажил их хийж харагддаг л да. Бас дээр нь солонгон бүрхүүл төсөл гээл те. Ер нь энэ сайн дурын цагийг яагаад ингэж ихээр гаргадаг вэ? Энэ танд эргээд өөртөө ямар ашигтай байдаг вэ? Зөв гоё асуулт байна одоо яри. Бас олон хүмүүс ер нь асуугаалаад байна. Тэгээд миний зүгээс болохоор зөвөр яг хувь хүний зүгээс би бол угаасаа л нөө зурх дуртай хүн явдаг те. Амарсан ч зурж лээдэг, ажилласан ч зурж лээдэг те. Одоо амарж гэн гэдэг ийш тишээ ингээд аялал явна те. Тэнгүүд тэндээ ч гэсэн ингээд бас зүгээр нэг удаан ингээд зурхгүй байж ерөнхийдөө чаддгүй нэг тийм нөхөр байгаа. Тэгэхээр зүгээр байж хахаар те ялангуяа Монголд очиод бол би амарх гэж очиж штэ ер нь бол тэгэхээр тэр дундаа яг ингээд буддаг нь бэлэн байгаа те эсвэл одоо нөхцөл байдал нь ханан ч юм уу те бэлэн байх юм бол би хамаагүй өөрөөсөө зардлын дагаад ингээд юм хийгээд явах дуртай. Дээр нь Монголдо ялангуяа очих болгондоо нэг юм хийхийг бас одоо мэрийдэг те хүсдэг. Тэгээд аль болох ингээд урдчлаад ингээд төлөвлөөд очиод юм хийхийг хичээдэг боловч байгаа. Заримдаа бол зүгээр очиж хүмүүстэй уулзчээ те ингээд ирсэн юм уу хүрээ дээр тийм юм байна гэж гараад ирдэг байхгүй. Тэгэхээр тэрэнд нь тохируулаад бас ингээд дор ажлууд гарч ирнэ те. Яг тиймэрхүү нийгмийн ажлын хувьд болохоор яг л миний боддог зүйл төр байхгүй. Би зөвхөн зураач гэх ингээд юм хийхгүй сууж яснаас зургаараа дамжуулаад бас ингээд хүмүүст юм ингээд баг ч гэсэн те ингээд нөлөө үзүүлж бас болох юм байна. Тэгээ эерэг нөлөө гэдэг зүйлээсээ те. Тэгэхгүй ингээд жоох нөгөө амиа бодсон маягаар ингээд урдландаа суугаад ч юм уу те өөрийнхөө зөвхөн ажлыг ингээд мөнгө төгрөг яриа суужавал тэр чинь бас хэцүүлтэй. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн те сэтгэл санааны хувьд уран бүтээлч хүн гэдэг чинь аль болох ингээд тайван өөдрөг те эерэг юм одоо бүрэлдэхүүн нэгдэжээж одоо толгой тарих чинь зүгээр ажиллана шүү дээ. Тэгэхгүй ингээд сөрөг юм ороод ирэх тусам ингээд урдлаг чинь дагаад ингээд жоохон харанхуй юм руу ороод явчихдаг. Тэгээ би айгүй анзаартай. Нөгөө талаас зүгээр л яг одоо мэрэгжлийн зүгээс гэвэл би зураг зураад л явж байгаа тохиолдолд тэр зураг ингээд нөгөө нэг миний одоо тэр интернетээр ингээд одоо сүлжээгээр цацагдаад явж байгаа тохиолдолд бол тэр чинь миний нэртэй холбоотой реклам ингээд явж байгаа л гэсэн үг байхгүй тий. Дагаад одоо солонгон хөрүүлж байдаг юм та тун төхөөж байдаг юм те ингээд хүний төлөө хүүхдийн төлөө юм хийж байгаа залуусын тий нэр нь ингээд гарч ирээд явж гин гэдэг чинь тэгээд одоо яага болохгүй байж тий. Тэгэхээр миний хувьд бол ингээд нөгөө захиалга махалгын хувилбараар ингээд дараа нь ингээд хэд нуглаад ороод ирнэ. Тэр бол ерөөсөө санаа зовлтгүй зүйл үү.
Тийм одоо ичидтэй илч гэдэг хамгийн анхны одоо үүргийг хүлээгээд явж байгаа хүн тий одоо ичидийн орон болны лантуудхой төслийг олон улсад бас сурчлах ийм хүндтэй үүргийг хүлээдэг. Тэрнээс гадна бас нэг зүйл байна л да. Та бас Австралид нөгөө Орос руу алга болсон залуугийн нэг зургийг зурсан байсан тийм. Тэгээд ер нь тэр контент дээр харагдаж исэн ингээд тэр хан дээр маш олон хүний зураг байсан. Тэгэхээр энэ асуудал бас нэлээд сэтгэл түгшээс асуудал байдаг юм шиг санагдсан л да Австралид ялангуяа тийм. Тий, зөв. Тэр бол яг эргээд одоо нэг одоо тийм рекламны одоо агентлаг байхгүй тий. Тэд нар ингээд өөрсдөө нөө пробоно одоо үн төлбөргүй яг тэр байгууллага туслая гэд тийм төсвийг нь хэрэгжүүлэе гэд тэгээд надтай холбогдоод надаар зургийн зурулъя гэж санаа нь гарч ирж байсан. Тэгээд айгу өвөрмөц тийм айгу оновчтой айгу гой санаа байсан болохоор би шууд үгдгүү тгий зөвшөөрийгээд ерөөсөө хинч тэрэнд одоо мөнгө төгрөг гэж яриаггүй. Би бүх бодгаа гаргасан, би ханыг нь олсон тий. Яг ийм нэг олон нийтийн нүдэнд өртөгдөг хан дээр зурсан. Тэгээд тэднэр нь болохоор бас зураачийг одоо нэг зохиолч хүнтэй тий бас олон танигдсан нэг Бенжамин Ло гэдэг залуу байгаа. Тэр болохоор ном бичдэг, кино зохиолууд бичдэг, одоо сериал эднэр энд яса одоо олон бас танигдсан залуу байгаа. Тэр нь бид нарыг хооронд нь холбоод тэгээд одоо яг тэр хүү надлаг болцсон тэр ээжтэй нь аавтай нь ингээд нүүрээр тулж уулзаад ярилцаа тий. Тэгээд яг тэр дунд нь ингээд одоо нөө сэтгэл хүмүүс ч одоо ялангуяа нөө алга болсон хүмүүс гэдэг чинь ингээл нэг юм А4 дээр нэг өнгөт зураг хевлээл ингээл наацсан л яваад идэг байхгүй тий. Тэрийг нь хинч тоож хардаг ч хүн баг байхгүй. Нөгөөх нь ч гэсэн тэгээд нэг чадхадгаараа л айгүй олныг хевлж нааж байгаа болохоор ингээд нөө чанарын хувьд ч гэсэн ингээд нэг бороо ороод урсчдаг тиймэрхүү хөвдлүүд ингээд ер нь бол ингээд хөглөрөөл нөгөө рекламуудын дунд ороод алга болчдөг юм байдаг болохоор ингээд хан дээр зурдаг хүмүүс ч би тэртээ тэргүй ингээд хан дээр байнга зурдаг. Тэгээд тэр дундаа хөрөг их зурдаг болохоор надад бол ямар ч юм асуудалгүй наа чи харин өстө оновчтой тийм шийдэл байна гэд яжсан. Яг хөө миний хувьд яг тэр санаа нь айгүй чухал байдаг болохоор одоо яг Солонгон бүрхүүл бас яг тийм тохиолдол байсан аахгүй тий. Тэд нар өөрсдөө ингээд үгүй юм яваад гэр ороолын хотгонууд дээр ингээд зураг зургийг ингээд шууд би окей за зөвшөөрөе хий хаана юу их үг гэл яг тийм одоо таны өөрөө чинь одоо мерчендайзууд бас нэлээх гардаг байдаг тий худалдаанд байдаг. Сүүлд бас миний анзаарснаар скейтбордон дээр өөрийнхөө нэг бүтээлийг гаргаж бас зах зээлд тавьж ирсэн харагдсан. Танаа энэ Mongo Hustle Crew ер нь энэ merchandise branding ер нь цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна? За одоо уг нь төлөвлөлөд явдیں۔ Тэгээд яг явж одоо манай залуучууд яг хөө яг Mongo Hustle Crew гэдэг одоо манай Дашка гэж залуу байгаа. Монголдоо айгүй их төвтэй зурдаг те. Дээр нь одоо улаан ондог гэдэг тустай crew-гийн нэг Беги, Жаги гэдэг нэг хоёр залуу. Яг хөө бид гурав ингээд би базаад ингээд нэг юм crew болгосон юм л та. Надтай хамт одоо нөө сая надлан нэг сарын сүүлээр 2 сард бид нар нөө юу яваад оюутлогод очиж хамт надтай зураг зурлалцсан. Тэгээд бол бас их том ажил болсон. Тий. Тэрний явцад ингээд яг би өмнө ч гэсэнтэй Монголдоо ирээд дандаа яг ингээд байнга тогтмол зурдаг одоо манай тэр 3 залуу байдаг юм л да. Яг өөр олон залуучууд бас байгаа. Зүгээр яг миний хувьд яг илүү дотнооч гэдэг утгаараа би тэд нартай ингээд нийлээд нэг crew юу ч гэсэн байгуулъя тий. Тэгээ миний зорилго болохоор одоо юу ч гэдэг Монголын одоо нэг шигшээ баг маягаар тий гаргаж ирээд тэгээд дэлхийд даяар одоо Европт ялангуяа Оросд бид нар бас ингээд фестивалд оролцож явж байсан. Тэд нар манай залуучууд ч бас ингээд урагшаага хятад руу фестивалд оролцсон гэж явсан тий. Надад болохоор яг одоо баруун Европоор, зүүн Европоор бас ингээд танилуд байдаг учраас тэднэрийг дагуулад уриалаад ингээд фестивалуудаар явж одоо бас монголчууд ингээд зурдан шүү гэдгийг харуулъя гэж уг нь төлөвлөжсэн юм л та. Тэрний хажуугаар угаасаа л дандаа зурдаг залуучууд болохоор подолк те өөр юу ч байдیں۔ Дуртай юмдаа ингээд бас зураг мураг хийгээд те одоо merchandise маягаар бас юм хий гэж төсөөлж байсан. Тэгээд яг одоохондоо бол нөгөө цар тахлаас болоод яг төлөвлөсөн юмнууд бол ерөөсөө урагшлахгүй ингээд жоохон зогсмол байна л та. Тэгээд яг хөө ер нь цаашдаа юм хийнэ. Окей.
амжилт хүсье. Тэр бас өөр нэг зах зээл ах гэж харагдаад идэг. Тэ. Одоо илүү дурсамж Домбо гэж дуудд юм байна таныг. Тэр яагаад тийм нэртэй болсон бэ? За одоо явж манай одоо Үги бэлгүүн гэд хоёр дотны найз байгаа. Бид гурав яг Мойсын харилцаанд одоо нэг курсын оюутнууд байсан. Тэгээд анх тэнд ерөнхийдөө их танилцаа зузаараад тэр дундал ер нь яг хиннээс гарсан бүрэн сайн мэдгүй би ч гаргасан байж магадгүй л. Тэгэхээр яг би нэгэ дуудахтаа зүгээр домбоо минь гэж тэгдэг байсан. Тэрнээс болоод ясаа. Ясаа. За sorry. We want to go down to the backyard and play with the dog and pick. Ийм асуудал үүсэн болно. Манай хүүхдээр нь орж ирэхгүй байсаар байна. Оо тийч шүү. Дахиад ийм олуулаа тий. За. Чи ингээд айгүй олон хүнд ингээд хай гэж байгаа шүү. За Монгол зөндөө хүмүүс үзэж байгаа шүү. Энэ манай том хэн Тэнзэн гэдэг охин байна. Энэ манай баг Марлаа. За ингээд сайн уу гэж. Сайн уу. За гадаагаар тоглол. Аав нь одоо ерөнхийдөө болох гэж байна. За. Миний хаалга аачих тэнзээ. Хөөе гараараа. Шууд хөлөөрөө хаадаг. Ямар нэг далд зориггүйгээр гинт үүссэн нэр үү те? Тий яг зүгээр л нэг найз нарын дундаа ингээл марцганд шүү дээ. Тиймэрхүү маягаар тэгээд яг надад бол тийм нэг жоохон инээдтэй л байдаг гэсэн. Би нэг ингээд янзаар л дуудаг болохоор нэг домбоо гэдэг чинь жоохон инээдтэй нэр шүү дээ. Яг юу ч гэсэн тодорхойлоо жоохон бас хэцүү те. Нэг талдаа ийм жоохон ийм хүнийг домбоо гэдэг юм уу яамарч байна. Саяны дөрцөн хоёр сайн найз нэг те өвгий бэлгүүн гэдэг найзуудтайгаа хамтдаа таад бас яг тэр ид гоё байсан үедээ кафены дутагдал гэж ном гаргаж исэн юм байна. Тэ. Тэр яг яагаад гарсан номын ямар агуулгатай ном байсан бэ? За ер нь бол их хүнд сэдвтэй. Ер нь бол жоохон бидний яг одоо юу ч гэдэг нэг Эморлын яг ид оргил үедээ хийсэн ном гэж боддог. Одоо яг бид нар бол яг 18 19 тэл байсан. Одоо бацаанууд байсан байхгүй тий. Тэгтээ яг одоо манай нөө тэр талигач ануудаар гэдэг эсануудаар гэдэг зохиолч байлаа тий. Тэрний одоо 4 биш 4 гэдэг ном байлаа. Тэр бол яг ингээд бидний одоо яг тэр үеийнхээ одоо нэг рокрууд тий. Бид нар чинь жоохон хүнд хөгжим сонсдог залуучуудын хувьд бол их өвөрмөц тийм бас юм оюуны бүтээл одоо нэг жинхэнэ андерграунд тойрог дотроо тий их шимтэрч одоо тийм уншдаг тийм бүтээл байлаа. Тэгээ дээр нь одоо Нисваны самтлаг байна тий. Одоо Нисванысийнхан чинь бас яг ануудараар бас иш таад одоо тий одоо дээр нь одоо галсан сүх гэдэг ах байна тий бас ярунаар гэж байна. Тэдний үеийнх нь ингээд бид нар одоо ингэж нөлөө их одоо болж исэн ахт нар гэж хэлэх юм да тий. Тэгээд бид нар одоо зүгээр яг сууж байгаа л яг оюутан байхдаа номын санд их суун. Номын сандаа ингээл бууалал тэгэл манай бэлгүүн ялангуяа айгүйх зохиол бичнэ, шүлэг бичнэ. Би ингээд дагаад үгийн өвтөр бас шүлэг мүлэг зохиол мөхөл бичдэг болж эхэлж байгаа тий. Дээр ингээд зураг зурна тий. Зураг зурхаараа бэлгүүний сонин бичсэн зүйлээс ингээд би бас санаа аваад одоо би эндээ ингэж одоо дэмжлэг үзүүлдэг байсан ч юм уу те. Нэг мэдэхэд ингээд нэлээд хэдэн дэвтэр ингээд цугларсан. Яг одоо зураг, шүлэг бүх юм холдоо те. Тэнгүүд яг одоо тэр ануударын 4 биш 4-тэй ижлэхэн те нэг өнөөдрийнхөө хувилбарыг гаргая л та те. Яагаад болохгүй гэж гээд. Тэгээд ингээд бүх тэр үед л бичижсэн зүйлүүдэд цуглуулад тэг нэг яг эхний юунд 99 онд 130% хэвлэлж гаргаж байлаа. Ээжээсээ мөнгө зээлээд айгу том ярьж зээлсээ зүгээр бас л хөөрхөн мөнгө байсан байхгүй тэр чинь тэр үед. Тэгээд зээлчээд талыг ингээд зарнаа. Тэгээд танд мөнгө чинь буцаагаад эргүүлээд өгнөө. Нөгөө талыг нь болохоор зүгээр ингээд найзартаа бүгдэнд нь тараана гэд тохирцсон байсан. Тэгсэн юм эргүүлж төлөх баг бүгднийг найз нартаа тараагаад дууссан тэгээ. Одоо найзууд нь байдаг юм тий. Зарим нэг нөхдүүд бол байгаа шүү. Ингээ бүр ингээд хавц мовцон салцсан. Тэгээд хоорондоо тэр чинь цөөхөн байсан болохоор тэгээд би эндээ их дамжуулж уншдаг байсан юм байлээ.
Тэгтээ тэрийг бас дагаад хил аманд орж исэн шүү дээ. Хар тамхи сурталчлалаа гэд бид нар чинь тагнуулын төв газраас хүртэл одоо баг дуудаж байцааж майцаагаад тийм болж исэн. Тэгтэн яг бэлгүүн яг Австрали руу сурах гээд явцсан байж таарсан. Би болохоор бас явах гээд бэлдэжсэн үе. Тэгэхэд би болохоор нөгөө яг ингээд явсны дараа бэлгүүн амралтаараа ирж таарад би тэгээ за өгшөө жоохон гадуур дотор ингээд нэх явалтгүй ингээд жоохон тийм даунлоад байгаарэ. Тэгээ цаан чин цагдаа магдаанаар хайгаад байна гişүг. Тэгээ яг сонирхолтой байсан. Гэхдээ нөгөө талаас жоохон бас айц үдстэй тэгээд манай найз охин одоо манай эхнэрийг дуудаж байцааж байсан. Манай ээж мэж дуудагдаж очиж байцааж байсан. Тийм бэлгүүний одоо яг нөгөө хартанг мартанг болоо явчихар чин гинт цагдаагийн ажил биш одоо чинь тийм Монголын одоо нөгөө CIA, FBI-ийн ажил болчтой юм байна л да. Гэхдээ яг мэдээж бид нар юм хар тамхи одоо номны нэр нь кафений дутагдал гэхээр амар кофечд байсан байхгүй. Яг юм дээр тэгэл тий. Одоо нэг зураг үзүүлье. Хамгийн анх бол таныг таньдгүй байх та. Одоо олон нийтэд энэ зураг түүхсэн. За энэ зургаар Хиско гэж энэ хүн юм байна гэдэг ойлголт айгүй хөө төрсөн л дээ хүмүүс. Тэгээд манай хин байж тээ. Били байж тээ. Тий. Тэгээд энэ залууг хүмүүс Хиско гэж бодсон, энэ хүний уран бүтээл гэж бодсон. Яг л зургийнхаа өмнө ахуулсан юм шиг байгаа зү. Харин тийм. За хоёлаа тэгэхээр одоо яг шууд Билитэй холбогдъё. За. За сайн уу Били. Юу цаа. За юу вэ да? Стар тараагүй явж байна. Мэнэ тач. Зүв. Таны хэлбэрдэж ба. Гайгүй явж байна тэгэл. Тэр манай Билли чинь манай гэр мэрийг нүүлгэлцэж өгч яасан их сайн залуу байдсан шүү дээ. Номер 1 фэн явж байна. Юм фотолк бусдаас төрүүлж авна. Та яаж танилцчих вэ? За яг яаж танилцсан? Тэгэл Мельбурн л танилцчихсан да. Тэгэл би л ерөөхдөө илдэж хөөж танилцчихсан. За нэг ийм хүн байдаг гэн ардаас нь олж танилцсан да гэл танилцчихсан да. Билли одоо яг саяны зураг ингээд олон нийтэд нэлээд түүхсэн тэр үед хүмүүс ер нь өөрлөө чи ингээд холбогдоод те зураг зурвалгыг гэдэг ч юм уу иймэрхүү маягаар ярилцлага авъя гэдэг ч юм уу тиймэрхүү болж юу? Яг наад зургийг чи хийсний дараа нэг Facebook-ийн групп дээр илүү пэйж дээр илүү нэг хүн тавьсан байсан. Тэр айгу нэлээд их реакшн бараг 20 хэдэн мянга өгсөн ч байлаа. Тэгээд доотлолт нь айгу олон хүмүүс намайг ерөөдөө энэ зураач юм байна гэж бодоод. Тэгээд яг мессенжер нэг 2 илүү 3 хүнээс нэг юм иржсэн юм. Энэ зургийг чинь өөр юм дээр ашиглаж болох уу гэж нэг хүн асуужсэн. Нэг нь болохоор өөрөө хизээ Монголд ирэх юм гэснэг асуулт асуужсэн. Тэрнээс өөрөөр юм асууж байгаа. Яг тийм юм болчихсон да. Зургийн төв. Тэгээ би бол яг хувьдаа Биллиг нөө таньдаг болохоор Билли байна гэж бодсон боловч маш олон хүмүүс энэ залуу ийм мондөг зураг зурсан байна гэж мэдээлдэг гэж явж исэн л да. Тэгээ би бас олон санал хүсэлт одоо friend request-д даруулж байгаа хтаа гэж бодож исэн. Гоо тийм ч бас олоогүй. Айгуу олон коммент бичсэн байсан. Тэрийг хараад нөгөө манай найзууд таньдаг хүмүүс айгуу тагилсан байсан доотлон. Тэгээд хоёудаас яагаад юм бичсэн. Тэгээ яг ер нь би бас яг энэ үед ч юм уу ер нь бас өөрийнхөө зургийг нэг тавьдаггүй байсан юм л да. Тэгээ сүүлийн үед жоохон замаа алдаад зураг хаасаагүй явдаг болчихсон. Тэрнээс ер нь яг ингээд нэг өөрийгөө нэг одоо зураач ингээд чинь зургийнхаа ард нуугддаг хүмүүс байдаг байхгүй. Ууг нь бол. За, маш их баярлалаа Билли. Манай нэвтрүүлэгт холбогдож сайхан дурсан жоо хаалцсанд. Ажил төсөө. За, ингээд нэвтрүүлэг маань ерөнхийдөө нэлээд сайхан дэлгэрэнгүй урт удаан үргэлжилж өндөрлөх төхөж байна. За, одоо зурагч хүнтэй холбогдсныхоос хоёулаа хамт нэг баг болж тоглоод манай найруулагч хоёуланд нь 5 үг өгнө хувийн чатаар. За, тэр үгийг зургаар, маусаараа зургаар илэрхийлнэ. Биэндээ. За. Одоо бидний холбогдож байгаа Zoom дээр нөгөө screen share-лэн. Тэгээ share-лэхдээ тэрийг board map-аар ашигладаг тийм бас юу хэсэг байгаа. Хоёлаа co-host болоод ээлжилж whiteboard-оо share-лж яагаад. За, энэ дээр зураг зурх нь байна. Ингээд.
За. Найрлагч маань биднийг сонсож байгаа хувийн чатаар үг явуулах ёстой. За үг ирсэн байна. Айснаа. За одоо над дээр ирж байгаа. За би ихлэ зуръя тэхөө. За. Тэгээ хоёул гэхдээ маш богино хугацаанд зураг зурна. Тэгээд хамтрагч нь таах ёстой гэсэн үг. За маусаар зураг уудсан юм байна. Хэцүү байх нь дээ. Би ч зурна гэж алах бах та. За. 3 үг ирж байгаа юм байна. 3-3-аар нээлжлээ зурх юм байна. За. Миний 10 секунд гэж байна. Миний хамгийн ихний зургийг анхаараарай, харж байгаарай. Юу вэ гэдгийг таа. Тэгээ би таан тий. За, эхэллээ. За, юу вэ? Гал байх шиг байна. Бүрээ байх шиг байна. Эсвэл юу ч юм бэ? Энийг юу гэдэг лээ? Бамбар. Яг зөв. За, бамбар гэж авчих. Дайр мөшгөл юм зурчлаа сая. За би скринэ болсон. Тэгэхээр одоо би яг хаашаа норж яана гинэ. Share screen гэдэг дээр дараад. That's share screen. Тэрэн дээр whiteboard гэх юм байна. За. Цавж ороо. Би нэг ямар юм зөвшөөрөл нэхэд унлаа. За, тэрийг нь окей гэчлээ. За одоо болох байх гэж бодъё. Найдаа. За одоо орж ирэх хэвээр whiteboard нь. Харин тийм байна уу? Болоосоо. За дахиад нэг оролдоод үзье. За ороод ирсэн. За би эхний үг. За нэг ийм үг байна. За зурлаа шүү бэлнэ үү? За бэлэн. Макс цасан хүн. Дигдэх болчмор. Биш ээ. Ангахаа юу юм бэ? Инстон болов. Дахиад. За ёстой. Нэг иймэрхүү юм байдаг да. Эндээ ингэдэг ч юм уу. За таах нь. За өшөө Joker алиалагч нэмэл зураалах үгүй. Төрүүн төгсөн маш төгсөн. За стамтгүй бооч. Би ч зурх гэж бас аллаа. За шар шувуу байла. Жохон би жохон сонин зурчлаа. За яах вэ? Зүгтээс хүн шиг бол. Жохон тэглээ. За одоо миний хэлж. За. Миний хоёр дахь үг. За би энийг хаана. Тийм үү? За. Миний скрин харагдаж байгаа тийм? Харагдаж байна. За эхэллээ. Угаалгын машин. Yes. Яа. За. Хоёр удаа таасан. За би скринэ зогсоолаа. За энийг яаж арилгах вэ? Clear хийж байгаа. За clear болчлоо. За хоёр дахь үгээ харъя. Бурхан минь. За энэ өстой хэцүү үг байна. Дураач хэцүү үг өгсөн баг шүү манай найруулагч бас. За явсан шүү. Иглээ. За. За нэг юм байна. Зам. Хөдөө. Зам. Гол. Энэ гол юм шиг байна л да. Тэгтээ шүү дээ тий. Хөдөө байна. Энэ зам. Биш. Харгүй. Биш. Ус нор. Инх хэстэн болов. За зуръя. Мөр. Сүүдэр үйл байж болохгүй байна. За ингээ. Бороо. Зурх гэж авч иглээ. Энэ юу вэ? Энэ олон юу вэ? Яа. Долгион. Усны долгион. За дөгч байна. Гэхдээ нуурын мандал. Би одоо энэ эднэрийг нь энэ нөхгүй.
энийг нь л хэлээд байна. Мөр хөө. Тэгтээ юу гэлээ? Усны мандал хөө. Аха. Юу гэдэг вүлээ? Тэгээд за ус газар хоёр нийлсэн хэсэг нь юу гэлээ? Хөө хязгаар. Манай нутагт их байгаа. Ус газар хоёр нийлсэн хэсэг чинь мандал хөө. Юу гэдэг лөө. За таахгүй мэн үү? Илс. Энэ болохоор нэг би нэг гол л гэж бодоод байна. Үгүй харин одоо энэ уг нь ингээд далайн давлгаа байхгүй юу? Харж байна уу? Тэр хүн энэ болохоор ингээд би энд нь жоохон ингэв ингэж уул гэж өгдөг байж л тээ. Би нөө усан төвж ийн гэж бодсон тэр хүн. Далаа эрэг гэж л уг нь хичээд зурлаа тэгээд би жоохон хэцүү зурлаа. Энэ хараа нэг хүн хөвтөж байгаа юм байна. Наран шаардлага нэрэ. За одоо миний сүүлийн зураг. За энийг хаагаад за. За юу тамхи. Уртлын юм шавх байдаг да. За ходог. Хаста. За энд нэг зураг зурчаа. Нэг хүүхдүү. Шохоо палмастер. Дөгч юм. Харанда. Эцэрэг нь. Баллуур. Яа. Таасан шүү. Эсрэг нь гэвэл бол таахгүй юм. За. Окей. За 3 дахь үг. За явсан шүү. За. Машин. За ойлгомжтой тий. Цагдаа. Биш ээ. Энэ одоо юу ямар ч юм. Нач нөө маяко. Маусаар зурчаас хэцүү бай. Энгийн машин. Төгчэн тэгтээ. Цагдаа. Тэр энэ ийм цагдаа л да. Биш ээ. Эргүүл. За өөр юу байж болох вэ? Эргүүл цагдаа тусгай. Машин. Тагнуул. То манай дээр үед бол ийм л юм байдаг байлаа. Тийм. Цагдаагийн машин, ирээ машин. Бишээ за энэ. Бишээ. Өнгө сонгож болохгүй тийм юм те. Замын цагдаа. Бишээ. Инх юм байна. Ойлгочлаа. Хараа. Яг. Хараа. Такси. Яг зөв. Яг энэ гараар өргөж байгаа нөхрийг хараад мэдлээ шүү дээ. Би энэ гараар өргөж байгаа нөхрийг эхлээд зурсан бол шууд тахаар юм байна. За. Зураач хүнтэй бас нэлээд муухай зурж гоё тоглоом. Баярлалаа үзэгчдээ. За, зочдоо бас маш их баярлалаа. Late Night баярлалаа. Шинэхэн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд бас Австралиас холбогдсон. Наач одоо бол гоё зуны дэлгэр цаг байгаа бох тий. Яг эд зун байна. Яа, өстой гоё байгаа хаа. Хүүхдүүдээ гарч тоглох гэсэн чинь саяст амар атаахлаа шүү дээ. Харин яг эд зун гэдэг одоо яг халж эхлэн дээ. Одоо 2 сар гэдэг. За, маш их баярлалаа. Цаг зав гаргаж манай зочдод бас хэрэгтэй мэдээлэл хуваалцсан, сайхан дурсамжаа дэлгэж ярилцсанд баярлалаа. Тэгээд цаашдын ажил хөдөлмөр зорилгот нь бүгдэнд нь амжилт хүсье. Удахгүй сайхан цаг ирж бүгдээрээ хамт Монголдо уулзахын эрүүл тавь. Тэгээд онлайнаар нэвтрүүлэг бэлтгэх бол бас нэлээд челленжтэй байд юм байна. Харин тий. Харин ерөнхийдөө баг байгууллага ингээд онлайнаар юм хийгээд ер нь байдлыг их өөрчилж байгаа юм шүү тий. Одоо сурцгааж шүү. Тий. Тэгээд их сонирхолтой нөхцөл байдалд ингээд бас юмигээ явж байгаа гэдэг чинь гоё юм тий. Тэгээд ийм нэр хүндний асуудал байлаа шүү дээ. Ийм мундаг нэвтрүүлэгт оролцуулсан баярлалаа. За, маш их баярлалаа. Тэгээд одоо ажлууд нь бүгдэнд нь амжилт хүсье. Удахгүй уулзъя тэгээд дахин тий. За баярлалаа.
Баярлалаа. За Чикагоос холбогдсон Жингис зочинд бас маш их баярлалаа. Late Night нэвтрүүлгийн энэ дугаар энэ төрөд өндөрлж байна. Та бүхэнд сонирхолтой дугаар болж чадсан гэж бодож байна. Үнэхээр бас хэрэгцээтэй мэдээллүүдийг манай зочноор хүргэж чадсан гэдэгт эргэлзэхгүй байна. Бид ингээд онлайн хувилбарлуу нэгэн шилжсэн удахгүй бас студиэс та бүхэнд нэвтрүүлгээ бэлдэж хүргэхийн ерөөл дэвшүүлгийг бүгдээрээ дор бүрнээ хувийн ариун цэврээ сахиж бас гэртээ одоо энэ хөл хоройгоо бүгдээрээ ягштал сайн мөрдөрөө бид нар өөрсдөө хариуцлагатай байж ижил цаг үе сайхан цаг үеийг хурдан авчрах боломжтой гэж бас бодож байна. Тэгээд шийдвэр гаргалт маань одоо шийдвэр гаргаж байгаа хүмүүс маань бас алдаа оноотой зүйл байгаа ч гэсэн бүгдээрээ энэ хооронд бас эв нэгдэлтэй байж сайхан цаг руу бүгдээрээ хамтдаа урагшилцгаая гэж хүсье. Зочдоо баярлалаа. Үзэгчдэд бүгдэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзтлаа. Баяртай. Одоо ингээд Late Night нэвтрүүлэг тасрахгүй та бүхэд хүрэх болно.